тэтгэврийн зээлийг би бараг хүүхүү гэж боддог байсан. Тэгсэн чинь манай ээж тэтгэврийн зээл аваад цагаан сар төгөл одоо ёстой толгой дараалал тэтгэврийн зээлгүй настаачуд байхгүй. Энэ тэтгэвэр яагаад ийм амар өндөр зээлтэй байд юм бэ? Сая хөөрхийн манай ахмадууд бөөн санал бодлол талбай дээр жагсаалын тэгсэн чинь тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч биш. Тэтгэврийн зээлийн жилийн уртсгаж өгөөч гэж гуйж штэ бүр ямар өрөвдөлтөй юм бэ нэрээ. Одоо бидний аав ээж бүр яг тийм байдалтай байгаад байна. Энэ тэтгэврийн зээлийг улсад бид нар мөнгөө би ч гэсэн одоо ингээ хадгалуулаа явж байгаа штэ. Тэр үед би буцаагаад авахд талын улс одоо ингээ хүүндээ аваа явчихж штэ. Энэ тухай бууруулж болохгүй юу? Энийг ингээ санал болгоод хэлэхэд хэр асуудалтай байх бол төсөө мөнгөний бодлого яг үнэ хэлэхэд миний чиг үүрэг бол биш. Манай өөр хариуцсан зүйл байгаа. Гэхдээ би ер нь контекстыг нь бол ойлгож байна. Үгүй айгүй хэцүү байд штэ. Одоо ингээл ордноос гарангуут хөрхий хідүү хөшчүүл ингээл хаалган дээр нэг 5 10 ингээл цугларсан хүүтэнд тэ нэг хоолоо ингээл гарахгүй ойрлол. Тэр чи харах болгоно ингээд зүрх ер нь л өмөржил байгаа юм чинь. Ингэж амьдруулах гэж. Тэгэл тэр нэг 7800-ын нэмэгдээд нэг 7800 болсон бах тэ тэтгэвэр чинь. Тэгээд ихэнх нь л үр хүүхдэд ер нь аваад хөцөлөд штэ. Өөрсдөө ч хэрэглэхгүй тэ. Тэгэл манай ээж хүртэл тэтгэврийн зээлмэл таахаа. Одоо тий ажиллаа хөөх юм уу эсвэл гэр бүлээ карьераа хөөх юм уу гэл яг л ингээл урт тойрны гараа явж байгаа юм хтэн төлөөлөл гэж ойлголоо. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ Хөгтөнгөр радио хөтөч подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Булган чимэгтэй ярилцгаар Хөгтөнгөр радиогийнхаа студид орсон. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд төргий. Яг энэ өдрүүдэд их завгүй байна. Хувь хувьсгалын ажил давхцсан байна. Тэгэхээр Хөгтөнгөр радиог сонсож байгаа, хөтөч подкастыг сонсож байгаа сонсогчдод Булган чимээг өөрийгөө эхлээд танилцуулаач. Сая бит хоёр ярилцлага эхлэхэд ярилцлаа. Бас л яг л одоо ингээд бидний ажиллаа хийгээд идэвхтэй ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл бага насны 2 хүүхдийн ээж энэ нийгэмд хүмүүс эмэгтэйчүүд одоо тий ажиллаа хөөх юм уу эсвэл гэр бүлээ карьераа хөөх юм уу гэл яг л ингээд урт тойрны гараа явж байгаа эмэгтэйн төлөөлөл гэж ойлголоо. За тийм ээ намайг Баясгалантын Булган чимэг гэдэг. Би 2 хүүхдийн ээж, хөрөнгө оруулалтын мэргэжилтэй. За сүүлийн нийтдээ ер нь 10 жил голдоо олон улсын байгууллага Нүүбийн тогтолцоонд Монгол улстай болон гадаадд офисуудад ажилласан. За нэг хэсэг бас төрдөө үндэсний хөгжлийн газар дэд дараагаар ажиллаж байсан бас хөрөнгө оруулалтын бодлогын чиглэлээрээ. Одоо болохоор улсын хурлын даргын бас зөвлөх хийж байгаа хөрөнгө оруулалтын чиглэлээрээ. Тэгэд бусдаар бол яг л завгүй тийм ээ. 2 нэлх хүүхэдтэй учраас амс хийх завгүй ээж хүн. Тэгээ өнөөдөр бас яг тэр өнцгөрөө илүү ярилцсан гэж бодоод сайхан байна. Сүүлийн үед миний ярьж байгаа зочид яг хүүхдээ хараад гэртээ байжгаад төрсний дараах сэтгэл готролч гэдэг юм уу би хинбэ гэдгээ олох гэж байгаа юм ээжүүдийн төлөөлөлтэй эсвэл мэрэгчлээ яаж сонгох вэ гэж бодож байгаа өсвөр насны хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөлтэй уулзж байсан. Сая Булган чимгийн ажлын туршилгаас харж байхад олон улсын байгууллагуудад ажиллаж исэн түүх байна. Бид нар ч гэсэн өсвөр насны хүүхдүүдэд том болоод улсын хорондоо хэрэгтэй өөртөө одоо сонирхолтой ийм ажил мэргэжил эзэмшээсэ гэж хүсдэг ээжийн төлөөлөл учраас энэ ажил мэргэжлийн гарааг авах яаж сонгож исэн тухайгаа ярьж болох уу? За миний яг хүний өвгөгдөл бол нөөц болцоо нас бол болох байх л та. Миний хувьд бол одоо би ингээд бодоход онд сурхал ер нь миний цорын ганц та хийх даалгавар байсан. Онд сурч ижил би ер нь одоо энэ нийгмийн ойлголтоор бол social mobility буюу нийгмийн орчил хөдөлгөөн гэж нэрлэдэг тий. Хүн унган одоо боломжоо яаж ашиглаж илүү өмнөхөөс илүү сайн. Бид нар ч одоо бүгдээрээ л ер нь ээж аавынхаа биелэгдээгүй л мөрөөдөл штэ нэг аавынхаа хүрээгүй газар хүн хүрдэг гэ тий. Тэгэхээр миний ээж аавд байгаагүй боломжийг надад идэлүүлэхийн төлөө тэр хүмүүс насаараа зүтгэсэн. Би болохоор тэрийг нь хар багаасан. За энэ миний үүрэг юм байна. Бид нарт одоо тэр өөр боломж нь байхгүй учраас би л онд сурах хэрэгтэй юм байна гэдэг итгэл үнэмшлэр ер нь бол зүтгэжсэн. Тэгээд гайгүй бас сурлах сайтай байсан. Тэгээд тэр үед одоо ч хүүхдүүд нь Америк интер руу нэг их явдаг болсон болохоор хэвийн үзэгдэл шиг санагдах байх л та. Манай үед болохоор тэр үед нэлийн сайн сургууль нь энэ Сорсын сангийн тэтгэлэг, Сорсын байгуулсан нэг Америк их сургууль. Тэгээд тэрэн заавал нөгөө ийм социалист орны хуучин социалистээс орны хүүхдүүдэд зориулсан юм Америк боловсролыг эзэмшүүлэх институт байгуулна гэд. Тэгээ Балгард Америк их сургууль гэдэг нэг жилд ганцхан хүүхдэд тэтгэлэг өгдөг байсан юм. Тэгээд улс орноос ингээл
ер нь бол тухайн үед хотын том сургуулийн хүүхдүүд ч гэсэн айгүй хөрсөлддөг байсан. Тэрэнд нэгдүгээр сургууль орчлон төгссөн хүүхдүүд ч гэдэг юм үү. Би чи Эрдэнэтийнх. Тэгээд тэрийг яаж игээл зүтгээд олж авсандаа тэр жилдээ. Одоо тэр сургуулийн төгсөгчд айгүй мундаг явдсан шүү дээ. Одоо энэ оюутлогын туздайсан Баясгалангийн мундаг эмэгтэй байна. Чингэлтэй засаг дарга Мандуул байна. Гадаад энтертэй хэдэн нэг 10 дахь Монгол хүүхдэл байгаа байхгүй нийт 10 жилийн хугацаанд. Тэгээд тэд нар чинь хоёр нь гадаадд их дээд сургуульд багшилж байна ч гэдэг юм уу. Айгүй чанартай өндөр боловсралтай залуучууд тэр соорсын сэтгэлгийн ачаар гарсан байдаг. А одоогийн залуучуудад бол сонголт маш ариун болцсон учраас нэг тийм ойшооч үзэхгүй л ахalta. Тэр үед бол хамгийн том боломж нь тэр байсан. Дараагийн тэтгэлгээ болохоор би Швейцарын бас засгийн газрын тэтгэлэг аваад хөгжлийн бодлого чиглэлээр сурч байсан. Тэгээд нүүб бол угаасаа мөрөөдөл байгаа. Гэхдээ би бас залуучуудын нэг манай шилжилтийн нийгмийн асуудлын бас яг бидний үеийг дайрсан болоо гэж боддог. Тэр нь юу вэ гэхээр төрийн том яамдууд, голлох яамдууд ялангуяа ийм эгэл ардын хүүхдүүдэд хизээч нээлттэй боломж, нээлттэй хаалга байгаагүй байхгүй юу? Хувийн хвшилт болохоор бас тэр хэмжээний цалингийн өгч чадчихна үгүй юу? Яг үннээ хэлэхэд одоо тэр олон улсын байгууллагын шонгон шалгуулж байгаа арга зам л одоо бид нэр тэр үед ингээ хамгийн үнэн бодит танил тал харахгүй. Тэр чин дотроо олон гэрээний янз байгаа л да, зарим нь зөвлөх үйлчилгээ, зарим нь богино хэмжээний гэрээтэй ажилтан тэр байна. Яг олон улсын тэр нөгөө мэрэгсэн тэр албаа агч нь болохын тулд би ч одоо 7 сар юм уу 6 сар юм уу ингээд тэр үед бас нэлийн чангарцуу үе таарсан гэсэн. Тим шат амжилгаар дамжаад хамгийн сүүлд ингээд бичгийн чадвар ярианы нөгөө ярилцлаганд ороод сэтгэл зүгөө хүртэл нэг 100 асуулт бүгэлж үзэж үж энэ төр орж исэн. Тэгээд гэхдээ хамгийн урамтай нь юу вэ гэхээр тэр чинь намайг хүн таньж гэнэ үү, хэний гаралтай хүүхэд вэ гэдгийг харахгүй шүү дээ. Үрд үнэ нийл тод яваад байна шүү дээ. Тэгэхээр чи хүн чинь хичээгээд тэр надад бол тухайн үедээ байсан. Надад бол миний үеийн тэр олон залуучуудад сайн сурч чадах юм бол хамгийн нээлттэй үнэн шудраг хаалга олон улсын байгууллага байсан байхгүй юу? Тэгэхээр бас нийгмийн тэр үед дайрсан ч гэж магадгүй. Тэгээ минийх бол тийм 90 сайндаа биш. Би зүгээр тэмцэж явж байгаа л энэ түүхийг ер нь ингээ бүтээсэн. Тэгэл нэг юм ингээл дараа үе бүтээгээл тэгээ явсан. Тэрнээс өмнө би бас яг үндэ бол ихний ажил нь оюун гишүүний тус. Тэр үед одоо Санжаа сүрэнгийн оюун гишүүний туслахаар ирж ажиллаж исэн дадлага хийгээд нэг ихний залин чинь бас 100 мянга байлуу. Тэгээ би хажуугаар нь айгүйх юм орчуулга хийж давхар мөнгө олдог байсан. Тэгээд тэр хүнээс бол би цалин багтаач гэсэндээ ерөөсөө хүн байх талаар яаж одоо бас цаашдын мэрэгжлээ зөв төлөвлөх талаар бол маш их юм үнэн сургалтыг л хажууд нь авч байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр бас амьдралд хөл тавихад их том эхлэл болсон байх гэж боддог. Олон тэтгэлгүүдийг аваад яваад байсан байна. Мэдээлэлд ойр байгаа хүмүүст л боломж олддог гэдэг ойлголт хүн болгонд төлхөө байгаад байна. Тухайн үеийн нөхцөл байдал одоо үед өөрчлөгдсөн гэж байгаа штэ. Одоо үеийн яг энэ гадагшаа сайхан сургуульд сураад өссөн мэрэгчлэрээ ажиллая. Нэг юм гадаад дотоод контакттай бай, мөрөөдлөөрөө бай гэж байгаа хүүхдүүдэд боломж байгаа болов. Яг алсуура бид нар ч нөө индексийн нэтер юмнуудаа харахаар бол сайжирсан юмнууд байгаа. Угаасаа одоо нэг хүүхдийн тоонч бага болсон ч юм уу эсвэл нэг хүүхдэд анхаарах одоо хэмжээ хэрэгцээ тэгэл оруулж байгаа хөрөнгө оруулалт энэ төр сайн болсон л баг. Гэхдээ бид нар тэр хүссэн тэгш боломж энэ төрөө бүрдүүлж чадсан юм уу? Би бол хэцүү л гэж боддоо шүү дээ. Тэ. Хэрвээ тийм боломж, тийм нийгмийг бүрдүүлсэн байсан бол энэ их уур хилэн, энэ их одоо Монголоос л явж ивэл гэдэг дайжилт явагдах юм уу? Тэгэл эргэн тойрны амьдралаа харъя л да. Ер нь шудраг байгаа юм айгу цөөхөн байгаа тийм. Институтсүүдэд итгэхэ болцсон байна. Шүүх нэг шийдвэр гаргах хүртэл тэрэнд итгэхэ нийгмээрээ болцсон шүү дээ. Тэр талцаад байна шүү дээ. Нийгэм айгу хуваагдсан байна. Хоорондоо нэг хэлээр мөтгөн бид нар ярьж чадах байх байхаа. Тэгээ бидний ойлголтын хөвшмөл ер нь ингээд дундын орон зай ер нь биднэрт байгаа мó айгу хэцүү болсон гэж бодож байна. Тэгэхээр би бол энэ орон зай улам алсарж байна л гэж бодож шүү дээ. Жохон гонигтай талаас нь хэлсэн нөгөө юу. Үгүй зүгээр одоо яг үнэхээр хүн болгон би ч танаас бодсноо асуугаал та ч надад өөрийн туулсан байдал болоод яг бодож байгаагаа л хариулаасаа гэж бодож байна. Таны хичээлдээ сайн байсан, тэтгэлгүүдийг аваад Монголдо ирээд өөрийн хичээл чармаалт байсан байна. Одоо бол та улсын их хурлын даргын зөвлөх хийж байна. Би ч гэсэн үнэхээр нэг үгүй хэлэхэд улсын их хурлын даргын зөвлөх байна уу? Эсвэл улсын их хурлын гишүүдийн зөвлөх байна уу? Ямар хүмүүс яаж сонгогддгийм бол гэж үнэхээр боддог. Тэр хүмүүс
мэрэгчлэрээ шалгараад яг нийт ардын дунд амьдрал ямар байгааг мэдээд очтгийм болов. Эсвэл энэ манай танилын дүү ингэнлээ, энэ манай хүүхдийн ах дүүсийн хин ингэнлээ. Эсвэл одоо юу гэдэг те нэг юм энэ тухайгаа яривал болж гэнэ үү? Болно. Би ч улсын хурлын даргын зөвлөх болохоос өмнө гэртээ сууж исэн сэгсэс үстэй ээж л байлаа шүү дээ. Яг нэг ялгаа нь бол би тасралтгүй ажил хийжсэн хоёр нялхах хажуугаар. Яг гэвэл хийхээс өөр аргагүй байсан байхгүй. Энэ одоо орчин нийгэмд чинь тэл гэрээс ч болсон ажиллаа л дээ. Тэр юм явуулж л байхгүй. Зарим өдрүүд бол үнэхээр хэцүү. Би тэ сайхан танд үрдэж ярьжсэн шүү дээ. Би нэг бүсийн том хуралд ороод нөө камера хаацсан гэж бодвол гэр дотор ингээл нэг хүүхдээ үүрчээл гэр мэр ингээл заваан дэлбэрсэн. Би өөрөө ингээ навсаасан юм те камера хаацсан гэж бодвол өөртөө ихтгэлтэй яриадсэн чинь гаарсан чинь камер нээлттэй. Гацар дорормоор санагдаж байгаа юм чи. Би бол яг л тэгэл хоёр хүүхэдтэй эрэгдсэн нэг зүдэрцээ ээж байж байгаа л тэгэл хоёр хүүхдээ бага нь энд өвдөл эмнэлэг төвтөл дор нуулсан эмнэлгэрээ тэл шалмалаар арчаал тэгж байгаа л тэгээд энэ саналыг аваад гинт надаас асуугаал нэг өдөр орж ирсэн. Яг би social capital буюу нэг тодорхой хэмжээнд бол өөрийнхөө ажил мэргэжлэр танигдсан юмнууд бол байсан нөлөөлсөн баг. Тэрнээс үүш тэнд надад ямар нэгэн намайг тусалж дэмжсэн аав ээж байхгүй нөө Nepo baby гэж сүлээ дээрээ дааштай нэг үе дамжсан хоёр буруу их орж ирлээ мэл. Надад тийм бол аль аль нь байгаагүй. Тэгтээ яг үеийн аль аль намын дарга нар нь бол за энэ нэг хэрэгтэй хүн гэж бодд юм уу энэ нэг хөрөнгө оруулалтын хаймаг чи ярих уу яах уу гэж санал бол тавьдаг л байсан. Тэгээ би харж чад хүүхдүүд бас арай нэг том болцсон. Дээр нь бас хүн чинь зөвхөрж байгаа юм чи. Одоо би 3 жилийн өмнө томьёогоо ингээл аваад өсвөдтэй эмнэлэг твтэл. Үнэхээр шалан дээр хөвцсөн шүү дээ. Шалан угаасаа нөгөө хувийн эмнэлэг энтернетийг аваачгүй тэр үед те шалан дээр өвтөд дараа нь тэндээсээ халдвар аваад ярамгийн 300-д өвтөд нөгөө нарийнхан ингээл насилк орон дээр те нэлэх та. Тэгээ за эхний шийдэл бол би цухтыг гэж утсан. За одоо нүүбээс ямар санал ирнэ үү би халуун дулаан орн руу явъя. Тэгээ нөгөөдхөө аваад явлаа. За тэгээ 3 жилийн дараа 2 дахь ас төрүүлэх гээд ингэж аваа бараад Монголд ирээд төрөөд тэгээ энэ үйл чинь бас ахиалаг эмнэлэг твтэж байгаа байхгүй юу. Тэгээ миний ойлгосон юм бол за одоо энэ юу ч өөрчлөгдөв байна. Хэрвээ надад үнэхээр одоо тэр сурсан мэдсэн эрдэм миний тэр юм байдаг бол би одоо ингээд тийш нөрё хин хамгийн том дарга юм тэр хүнтэй ингээд ажиллах гад үзье гэж бодоод би орж ирсэн. Тэрнээс ш тэл амраа бодвол нүүб энтрээрээ яваад ажиллаад яж болох байсан баг л та. Тэгэхээр нэг сүүлийн тийм бас фантази юм хийчихсэн гэсэн бодол байна л та. Гэхдээ ер нь хүүхд өвтгөр тэгдэг үстэй. Тэгээ таа ч гэсэн тэгдэг үстэй. Хүүхдээ минь манай хүүхд чинь бас тэр үедээ бас нэг байнга хяналтанд явах нэг нарийн юм байсан юм аа. Тэгээ би хүүхдээ их нялхас дээр ингээл тэрвэл очдог нялхах дээр тэл юм чинь амар ачаалалтай тий тэр юмчийг ингээ хідэн цаг үлээх л нарийн мэрэгжлийн юмч учраас дараа нь тэгэл тэр нэг сэргийн засаг гэдэг юунд байдаг байхгүй юу сэргийн засаг чинь тэр нүхтээс цаашаа нөгөө сонсголонгийн тэнд байдаг тийшээ ингээл хүүхдээ зүрж мөөл ингээ явж хахад хүн чинь ингээ амьдралыг хараа шантардаг шүү дээ. Би нэг үрээд ихтэй одоо ингээл бие ээж хүн гэл оноо авах гал ингэж байгаа энэ төр явдал биш. Гэхдээ бидний яг бодит амьдрал чинь айгүй өрөвдмөр байгаа шүү дээ. Их нэлхсэн гадуур ингээл нэг тор савуутай барьсан, ядарсан, зүдэрсэн. Тэгэхээр ингээд хүн өөрөө ихгүй ямар нэг юм дэ хийж чадгаар бол хийё л гэж юу н боддог байхгүй. Гэхдээ энийг угаасаа ойлгохгүй хүн бол хэзээ зүрх сэтгэлд нь ойлгохгүй буухгүй юм бэл. Хүн ээж болоод ирэнгүүт бас яг тэр нөгөө адилхан зовлон жаргал үзээд эхлэнгүүт хүлээж авч байгаа тэр эмзэглэж байгаа байдлын төр нь бас илүү нөлөөлдөгч байж магадгүй. Эсвэл хоёрдугаарт нь чи үнэхээр тэр орчноос өсөж өмдийсэн бол тэр амьдрал ямар хэцүү гэдгийг мэддэг бол бас эн чинь зүрхний ухт нь юу нь яваад л юм л шүү дээ. Тэгэхээр би тэгээд тиймэрхүү арга юугаар орсон. Тэгээд би тэрнтнийх одоо хүмүүнээр яриулаад ч яана энэ тэр тийм юм бол болоогүй. Тэгээд одоо ер нь цугларсан залуучуудыг ч гэсэн харж хат одоо нэг дандаа л нэг тийм яг насны тэгээд яг салбартаа одоо хуулийн чиглэлч гэдэг юм уу эдийн засгийн чиглэл дандаа салбартаа яамандаа ч юм уу газрын дарга болтол нь ингээл ажилласан 10-15 жил ажилласан залуучууд энэ төр цугласан байлээ. Тэгээд өглөөнөөс орой болтол ер нь битүүл завгүй л ажиллах юм байна шүү дээ. Тэгээд бас нийгэмд нөгөө гарсан юм ингээ харсан яагаад ер нь энэ одоо өөрөө толгоогоор бодож чаддгүй юм уу яагаад энэ олон зөвлөгтэй би тэргээд угаасаа эн чинь гадаад мадатын тэр зөвлөгөөний тоог сонсвол манай монголчууд ухаан алдаад унах уу. Эн чинь хангалттай том юм ачаалал институт шиг үүрэг ард нь явдаг байхгүй. Тэгэхээр бид нар хувь хүнд ажиллаж байхээс илүү төр улстай ажиллаж байна гэдгээрээс харах хэрэгтэй юм шиг санагдсан. Хүмүүс дийлэнх нь л одоо бид нар бодохдоо ямар нэг шийдвэр гаргахаар
ингээл хүн болгонд ор бүрний хоорондоо ярьдаг штэ ажлын газрын найз нөхөд. Энэ ямар сони юм бэ? Яагаад ийм амьдралаас тасарсан шийдвэр гаргаад идэг байна? За энэ улсын хурлын гишүүдэн ч вэ нүү хинэн ч вэ нүү тэр албан тушаалт нь одоо амьдралаас жоохон холдоод удцсан байдлаа гэж бодоход зөвлөхүүдээ ямар хүмүүнээр авдгийн бол гэсэн сонирхол надад байсан. Тийм болохоор яг энэ асуултуудаа танаас ингээд түлхүү асууя гэж бодоод байгаа юм. Яг энэ хүүхдүүд жоохон байхад энэ асуудлыг бол дарга нар байтугай ээжүүд хүүхэд жоохон байхад тухайн үедээ ямар амар хэцүү юм бэ гэж хүүхэд том болохоор энэ асуудал бусад хүмүүс ч гэсэн байхгүй болж байгаа юм шиг мартчихдаг байхгүй. Тэгдэм бэл. За та яг нэг юм хийчи та бүтээчи та гэсэн ирмэлзэлтэй юм зоригтой байгаад байдаг. Гэтэл амьдралаас гарч ирсэн энэ тэнд амьдрал яагааг мэддэг нэг зөвлөх байлаа гэд тийм ээ улсын хурлын даргын зөвлөх яг нөлөө гаргахаар шийдвэр гаргах та хувь хүний хувьд зөвхөн таны хийж байгаа ажил хэр үр дүнтэй байх бол үгүй аль хоёр талтай юм байна л да. Тэгэхээр дараагаас шалтгаална. Төвшүүлж байгаа асуудлаа хизээ хаана өөрийнх нь үндсэн зорилготой хэр уйлдэж чинь хизээ илүү зүгээр үү гэдэг харин тэр үн ч улс төрчил хүн штэ. Тэгэхээр улс төрийнхөө бас асуудлыг тэр үн чи харна хизээ дуурах уу хинтээ дуурах уу ямар үе дуурах уу энэ гээд тэгээд сайн зөвлөхийн үүрэг бол ер нь тэр моментумыг аягуусаа олж чадах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд дандаа асуудлаа шийдэлтэйгээ санал болгох хэрэгтэй. Тэгвэл зүгээр л дараа энд нэг юм ингээд байна гэж орхиод харж энэ ч одоо ямар асуултын цуглуулга шүү дээ тэр хүн тий. Тэгэхээр яг дараа энд юм асуудал байна. Энэ ингэж өндрийг авч байгаа юм байна. Хэрвээ нэг бид нар шийдэхгүй л ингэ юм байна. Шийдэл нь бол ийм сайн жишгүүдийн тэндээ яваад байна. Энэ нь бол ингээд та хэлвэл зүгээр юм байна. Хууль эрх зүйн хувьд ингэж болох юм байна. Энэ гишүүнтэй хамтруул зүгээр юм байна. Гэт ингээд ер нь цогцоорно. Манайхны нэг чаддгүй юм за чаддгүй гэдэг нь би чаддаг учраас хэлж байгаа юм биш. Гэхдээ ер нь бид нар юм системээр нь тогтолцоогоор нь ер нь юмыг аягүй гарч ингээ хүндэж нэг бүрэн гүйцэтгэлтэй баймар идэм шиг лээ. Тэг ядчил би тэгж амхандаа хичээд юм аа. Тэгэхээр тэр юмнуудыг дараадаа тэгээд хүчүүл ер нь бол яг зөв момент бас тэр үнийхээ ингээд нийгмийн бас байдлыг харна шүү дээ. Улс төрийн үед яг ямар хуу цаг үед яаж ийн. Тэгэхээр ямар ч байсан бид нар ч одоо 12 сард ийм хоёр улсын хурлын тогтоол гаргацсан тийм нэг нь сэргийгдэх эрчим хүчний асуудлаар нөгөөх нь иргэдийн үний өсөлтөөс хамгаалах тухай гэдэг дараа нь үндсэн хуулийн өдөр чинь улсын хурлын гарч хүүхдийг хамгаалнаа гэж зарлчлаа шүү дээ. Эрэгтэй хүн, эрэгтэй улс төрч. Ер нь ингэж хүүхд хамгаалал ярьжсэн түүхэн цөөхөн. Гэхдээ тэгээ дахиад араас нь бид нэр ажиллах хэрэгтэй. Араас нь хэлж байгаа юм. Та зарлаад орхиж болохгүй энэ бол попрал. Араас нь тэр нөө шийдлүүдээ хэлж байгаа хгүй. Тэгэхээр ингээ бүр ингээ график шиг гаргаж. Та тэрний өдөр тэрнтэй тэгж ажиллана. Хууль эрх зүйн хавар ороод ирэхээр нь тэгнэ. Тэр гишүүний энэ ажлыг та тэгж очиж дэмжин ингэн. Яг зөвхөн ингээл харах юм бол эн чинь бас нөлөөлж чадж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол боломжгүй гэж хэлэхгүй болно. Яг тэл нөгөө юуны л ур чадварын асуудал бас тэр нөгөө дараа нь өөрөө бас ямар хаан чухал гэж хэлсэн шүү дээ. Дарга хүнд юу байдаг вэ гэхлээр одоо англиар бол convening power гэж хэлдэг юм л. Энэ хорвоо дэлхийд юу нэг сайн шийдлэр бол дүүрэн юм билээ шүү дээ. Хүн болгоно ингээл оролцсон хийжсэн ажлуудын нэтрээ зөндөө юмнууд ингээд нэг дунд шатандаа ингээл хийчихэл оролцчихвол ингээл дарга нь хизээч дэмжлэг аваагүй асуудал зөндөө байдаг. Ямар юм бэ? Аюу их байдаг аахгүй. Уг нь бол хүмүүс ч хөөрхий ажил хийхгүй шээгүй хийдэг. Ингээл би бас олон улсын байгууллагад ажиллажсэн болохоор мэдэн зөндөө ингээл тайлан тэр асуудлаар ингээл гаргаал хизээч өндрийг аваагүй дэмжлэг аваагүй ч гэдэм үү. Тийм судалгаануудыг аягүй бас мэдж явах хэрэгтэй хин хааны юу хийж байгааг. Тэгэл тэрийг нь аваад ингээл эвлүүлдэг юм эвлүүлж байгаа юм шиг эвлүүлэндээ бодлогын хувьдаа юм байна. PR юм байна. Pop одоо гэхдээ манайхан бас нөгөө хитрхийн ингээд сүүлийн үед чинь бид нэг муухай ингээд PR-тай болчихлоо шүү дээ. Ерөөсөө л бүх юм медиагуу дараа өрн байгаа юм уу те. Бүгдээр хайл ингээл нэг юм хайл ингээд аягүй төвөгтэй болцсон. Facebook-ээр ч гэсэн би одоо энэ их мэдээллийн юмыг нь хүн үздэг юм уу энэ ялгарч байгаа юм бас жоохон зэгцэрмээр ч юм шиг тийм ийм галзуурал донд биднээс орсон болохоор арт нь яг нөгөө юм мөн чанар нь бэжлэх хэрэгтэй. Яг бодит ажлын шийдэл нь явжлах хэрэгтэй байхгүй. Хутлаа энэ тэнд очиж зураг авахлаа ингэж юу яваад байхыг бол хинч хийж чадна шүү дээ. Тэр бол ёс зүйн хувьд бас эвгүүл асуудал л да. Тэгэхээр артталт нь бол ингэ хэлж байгаа үг бүрийнхээ ард нь үйлдэл байх хэрэгтэй, шийдэл байх хэрэгтэй гэдэг бас өндөр тийм гүйцэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бол ажил явна бас явахгүй гэж би хэлж болохгүй шүү. Нийгэмд харж байгаагаар эрэгтэй хүний хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажил том юм шиг шийдвэрүүд нь илүү далаацтай юм шиг тэрийг олонхоор дагаж одоо мөрдөх нь илүү юм шиг бодогдоод байдаг. Эрэгтэй даргатай байгаад эмэгтэй зөвлөгтэй байхын давуу тал юу вэ? Уул нь ном ёсороо бол энэ асуудлыг эрэгтэй эмэгтэй гэж хуваах их буруу юм л шүү. За. Тий. Одоо ингээл хүмүүс
хүмүүс надад ч яхаа ер нь ингээл ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг эмэгтэй гişүүд гэдэг. Эсвэл эрэгтэй хүн гэхээр нэг хүүхд хамгаалал Монгол гэхээр доош оруулж чичгэрэх гээд байгаа юм шиг тий. Уг нь бол эн чинь эсрэгээрээ ингэж яах хэрэгтэй юм бэлээ л дээ. Учрал дарах чинь эмэгтэйчүүдийн потенциал бол үүнээс илүү юм нийгмийн асуудлаас та бүхэн давах хэрэгтэй юм төр гээд ярина нэтэр тэгээд байгаа. Ер нь бол тэр нь зөвлөлтөө. Бид нэр ингэж юу яах хэрэгтэй. За яг давуу талын хувьд бол одоо яг тэгэл нөө байгалийн өгөгдлүүд нь шүү дээ. Нарийн ширийн юмнуудыг нь олж харах уян холбоос, торгон мэдрэмж, нийгэм хаа нэмзгэлж ийн хаана яаж ийн гэдэг юмнуудыг яг л үрх гэртэй адилхан баггүй юу? Гэдгээрээ би эмхтэй хүн бол зөвхөн микро асуудал хардгаа гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ байгалийн унгын өгөгдөл нь хэрвээ давуу тал ивэл тэгэл сүлтэж амьдардаг хорвоо гэдэг шиг тэгэл холбоос үлвэл тэгэл хамгийн юмнуудыг гаргана л та. Тэгээд илүү байгалийн өгөгдлөөр л нийцтэй байт юм болоо да. Одоо сүүл хэрэгжиж байгаа ажлуудаас чөлөөлье гэж байгаа штэ. Энэ дээр сэргээгдэх эрчим хүч ногоон шилжилтийн талаар одоо энэ жилээс бүр ер нь ярьсаар л байгаа л да. Хэрэгжилт нь юу юм гэхээс биш. Илүү эрчимтэй ярихгүй бол энэ тог тасарна гэдэг асуудал, гэрлэггүй байна гэдэг асуудал чинь бүр ингээ байгаагаас хэтрээд хошин шиг болоод хүмүүс хоорондоо аль хэдийн яриад эхэллээ. Тогоор халаая гэдээс нүүрсээ болий. Тэгтэл тоггүй болчлоо, нүүрсж байхгүй. Тэр айл одоо нялх нойтын хүүхдүүдтэй хүлдэхүү яах вэ гэд бодит байдал яг юм байгаад. Чөлөөлье гэд би ярихлаар нэг тийм би ингээл нэг намын тунхаг энэ төр ярих гэдэг юм биш шүү. Энэ бол зүгээр л би угаасаа миний зүрх сэтгэлд ойр байсан бол би энэ ажлыг хийхчгүй, ажиллахчгүй, авахчгүй. Одоо ингээд тодорхой наснаас хойш хүн чинь яг нийгэмд ямар импакт авчрах вэ гэд илүү утга учиртай оролцоод юу нөхсдөг болчт юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм энэ ер нь зүгээр амьдрал дээр гардаг л асуудал шүү. Тэгээ энэ бидний тулгарч байгаа асуудлуудыг шийдэх, хурцсах, түргэсхийн түргэсгэхтэй үнэхээр дарамт ачаа болоод байгаа бол тэрийг найрлах асуудлаа нийлүүлээд бид нар чөлөөлийг нэрлэлсэн байхгүй. За тэр тог тасрах асуудлаар бол ингээл сая би яг зүүн 3 аймгаар явж таарсан дарахтаа тэгээд араас ингээл ээж мессеж ижэлтэй тог одоо тасарч нөгөө ирчин даарад одоо тог тасарч энэ одоо дулаална одоо цайгаа ийгээд авчлаа одоо тэг ингээл байнга л төвшөөстэй явж байгаа шүү дээ. Лифт нь гацчих үе тэгчих үе. За тэг гэр оруулалаар бид нэр энэ өрхийн хэмжээнд нарны автонгаар юуг нь шийдэж болох юм уу? Цэглэгаан шийдэж болох юм уу гэнгээ явж байгаа байхгүй тий. Надад тэр ингээд тэр айлуудаар оронгууд яг нүдэнд харагдаж байгаа тусч байгаа юм. Яг миний үүтэй адилхан яг ойгаараа. Манай багчууд ойгаараа таахгүй. Ойгаараа тамтай ингээ сайхан таруул задуулаа. Тэр хүүхдтэй штэ. 100 руу ороод түлэгдээд өгчин гэхээ айдсан байхгүй. Гинт ингээд нөгөө нүүрс мөрсөн байхгүй болчих үегээд угаартчих гэх асуудал байхгүй. Ээж аав нь яалтчгүй амьдрал юм чинь төгжээл явж байгаа байхгүй нөө хоёр жоохон амтны. Ээж аав нь ажил хийж болж байна нэг санаа амар энэ төр гэж байгаа байхгүй. Нэг юм халалтын юм юу тавьсан. Танарны юм автангаар ингээ. За сэргээгдэх шийдэл биш да гэж ухаантай мэрэг одоо цэцэн хүмүүс надад зөндөөл хэлж ин зөндөөл мохоож ин. Гэхдээ надад би яг үнэхээр юу гэж хэлдэг хэлмээр идэг гэж. Та нарыг цэцэрхэж байгаа хооронд тэнд амьдрал явж байна. Яг үнэндээ бидний хинэн ч ингээд телевизээр цэцэрхэд явж яг өглөө босоод хүүтэн гэрч сэрэх нүүрс портроор олж зөөх тэрийг гаднаас оруулж ирэх тэрийг зууханд хийх тэгээд тэнд үүсэж байгаа тортог утаа тэг гэр үргэлж хүүтэн байх тэг тэнд ингээ хүүхд өвдөхгүй байх энэ төр гэдэг чинь хүн шантрах аахгүй да бидний эдийн цэцэрхэд байгаа хүмүүсийн хин ч хийж чадахгүй. Тэгэхээр миний хувьд бол ер нь татаас байсан ч яа тийм тэгвэл бид нүүрсний татаас гээд өгч л байгаа юм. Тэгвэл энийг ногоон бүтээгдэхүүн болгоод банкны зээлэнд хамруулаад тодорхой хэмжээний төр даасан ч яа энийг бид нар Чингэлтэй тэгэхэд 30 мянган л хүрэх ярьж байгаа юм билээ шүү дээ. Тэрний ядч 10 мянгаыг ингээд үзэлтэй хүний амьдрал яригдчих шүү дээ ер нь гэж л би бодсон. Тэгээд ярьж байгаа хүмүүс нь хэрвээ одоо тэр айл тийм хавтаа энтер тавихгүй бол сонголт нь юу байгаа юм гэхэлэр нэг бол ингээд цахилгаан халаагаараар бахан хүмүүсийг хөөргөө цахилгаан халаагаар ахуулсан шүү дээ. Тэр чинь одоо ингээд 500 600 мянга задгаагаараа сард гарч байгаа. Тэрийг хэн дийлэх юм бэ? Эсвэл тэр айл нүүрсээ түлнэ. Гэр ороололт ер нь эр хүнтэй айл ховор шүү дээ. Цөөхөн юун тэр нүүрс мөрсий чинь нэг жоохон нэг 8 9 настай амил тэр чинь бараг зөөж байгаа байхгүй юу? Ячаатлан шуудагаар амар том савлцсан мэт юм л шүү дээ. Тэгэхээр би бол тэр айлуудаар нэлээд хэд явдаг. Учрал дараач гэсэн явсан шүү дээ. Хийдэд давуулж явсан. Маргааш ас өглөө явна гэдэг хуваарт орсон байгаа. Явах тусам тэр чинь хүмүүсийн амьдралыг ойлгож шүү дээ. Тэр яг попурлоо цэгэрх гүзэж байгаа юм шиг. Үгүй тэр чинь хийсэн ажлынхаа уул мөрийг ингээд эрчим хүчний амтай үзэлцээч болов тэр журмыг
ингээд цөөлөө чөлөөлөө тэгээд тэр ингээд айлуудын амьдралыг харахаас илүү багтаа юм байхгүй байгаа юм чинь явахаас яах вэ тий. Тэгээ би бол тэгж л боддог. Тэг ер нь бол нэг цэцэрхэж юу яагаад тахаас илүү тэр чөлөөлийн мөлөөлийг одоо би тийм том нэрмэрэрч нэрлэх хэрэггүй байна. Гэхдээ энэ бол яг тэр чөлөөлөй гэдэг утга санаа нь юунд орсон бэ гэхээр манай эрчим хүчний яамныхан чинь тэр нэг айлчин 3 кВт-ын тэр муу хэрэглээг авахын тулд 15 шат дамжлага дамжиж байгаа байхгүй юу. Тэгэл амар заавал биеэр ярьж гарын үсэг зууран муур инэ тэр. Тэгээ тэр нь үнэхээр тийм хүн амар одоо системээ ачаалал нэрэл дэлбэлж тэслэх гээд байгаа юм уу гэхээр ингээд далаад тусалт үдий. 1000 айл холбогдсон ч гэсэн далаад тусал. За яхаа өсрээд нэг трансформатор юу яхал асуудал юм бэлээ л тий шинжлэх. Гэхдээ тэр нь ч бас нэг тийм сүртэй асуудал биш. Ингээл одоо энэ надаа салбарын хүн мэдхгүй ээж нийтрээ гэж ярих л ах л та. Гэхдээ эргээд бид нэр 1000 хүний амьдрал ард нь ярьж байгаа бол 1000 хүүхдийн амнаас ярьж байгаа бол би бол төрн тэрийг хариуцах хэрэгтэй. Тэр ажлыг хийх хэрэгтэй гэж хэлнэ. Цэцэрхээ болох хэрэгтэй байхгүй төр. Зүгээр ингээд хөрсөн дээр л буух хэрэгтэй байхгүй юу? Хүний амьдрал нэгдүгээрт шүү дээ. Хүний амьдрал нэгдүгээрт байхгүй. Тэгээд яхаа салбарын биш энтер гэж зөндөө баалуулж л байх шиг бэнлээ. Гэтэ би чинь эрчим хүчний төсөл дээр нэлээд хэдэн жил хасаа ажиллачлаа шүү дээ. Гадаад энтерт бол би ажиллаад болоод байгаа юм. Хөрөнгө оруулалтын талынх нь л бүх ингээд бичүүгээр бэлэн байдлыг хангаад байгаа юм л да. Тэгэхээр бас надад чи хаана вэ штэ. Тэг манай улсад ирэхээр л болохгүй битггүй энтер гэл нөгөө сэргээгтийнхаа аль болохгүй юм ингээл тухаж уудлаад ирээд байгаа юм чинь. Өөрөө бас ингээд хөгжиж байгаа технологиуд Улаанбаатар сургуу болж байгаа юм шийдэл байгаа байхгүй. Тэгэхээр нэгэнт төгс шийдэл байхгүйгээс хойш би бол аймагуд дээр ч гэсэн энэ тархмал их үүсвэр энтрийн шийдэх ёстой мөлий 10 20 юугаар тэгвэл одоо ингээ хинтийн төрөөр явлаа. Бөөн хар Улаанбаатарын 3 жилийн өмнө хутаа шиг бөөн хар хутаа ингээ бүр хоолоо орсгоо цас мас нь хапад оролцсон байна. Тэгэхээр цэцэрхэд суух цаг биш ингээ шийдэл явах хэрэгтэй ингээд хэрэггүй байгаа хинт ч хэрэггүй байгаа хин нэгний ашиг сонирхол болсон одоо энэ янз бүрийн шат дамжлагыг бол халах хэрэгтэй. Тэрийг нь чөлөөлөх нэрлээд байгаа байхгүй. Ногоон шилжилт гэдгийг та яг одоо дэлгэрэнгүйгээр нь хэлж өгч одоо миний бодож байгаагаар л те улсын төвийн төсвийн ямар нэгэн цахилгаантай холбохгүйгээр айл өрх болгон өөр өөрсдөө халаая байгалийн энерги гэж ойлгоод байна. За тэр нь одоо манай малчид энэ хотын ойр хавцаа байгаа цуслангийн айлууд тавиад байдаг нарны их үүсвэр панелын энийг гэж ойлгоод байна. За инглээ гэж бодоход та сая хэлсэн шүү дээ. Одоо гэр хороолт бол эрэгтэй хөнгөө айл байна гэдэг чинь тэр үргэлжлүүлсэн эмэгтэй ч юм уу ямар нэгэн одоо ганц хүн байгаад энэ хүүхдүүдтэйгээ банкнаас зээл авч таарна. Нарны панелоор өөрийгөө халаадаг болёо зээл авъя гэхэд нэрэ боломж байгаа юм болов. Эднэр нь болго гэдэг. Тэн дээрээ очиод гацдаг. Дахиад хэдэн жил болдог. Яадгийн бүрэн учруулахгүй байгаа байхгүй. Хэрвээ би эрчим хүчний сайд гэсэн бол үнэхээр бүгдийн зохицоор нь хэмээрлээ. Гэхдээ би нэг сай одоо тэгэлэнгүүт энэ сайд болох гэж байгаа юм байна гэж битээ бодсон. Тийм амбиц нэтрал байхгүй. Гэхдээ олж харж чаддаг хүнд бол энэ ингээд цогц ажиллагаа байхгүй хаа. Бид нар тэгэл нөгөө байгаа эрх чиг үүргийнхаа хүрээнд аль болох цогцоор нь яхаа гэж яж л да. Нэгдүгээр бид нар чинь чингэлтэйг ингээд тусгай зөвшөөрлийн бүсгээ зарлж байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр бид нар ингээд энийг орон даяар хийхээр угаасаа бид нар тэр салбарын эсрэг хүчлээ өндөр байгаа байхгүй. Дэндүү их ороогдсон дүрм журамтай. Тэгэхээр бас нэг аваа сайн ажил хийгээд байгаа мандуул цэцэг дараач юм бас нэлээ юм одоо хичээмтгийн хүн байхгүй юм болгоныг ингээд аль болох талаас нь явдаг. Тэгээ тийм үнтэй хамтрах чинь бас их урамтай байгаа юм чи. Тэгээд чингэлтэйг ингээд яг энэ айлуудыг нэг 68 сонгож аваад энэ айлууд дээр энийг суйрлуулад үзье. Тийж суйрлуулад үзэхээр яад ингэхээр технологи нь болж байгаа юм уу болохгүй юм уу? Холбогдлолтын дээр ямар асуудал үүсэж байгаа гэдэг ингээд системд том ачаал үүсэхгүйгээр ингээд болгочихж байгаа юм. Тэгээ 3 дугаарт нь болохоор бид нар яг үнэхээр энэ эрчим хүчинд нийлүүлээд мөнгө олддог бас аргатай байхгүй юу? Тэрийг нь болохоор бид нэр энэ MRV тогтолцоо гэдэг. Тэр нь MRV тогтолцоо гэдэг нь болохоор энэ одоо суур үнэхээр энэ айл одоо нүүрс хүчлийн одоо хийгээ ингээ ялгархаа багасгаа тэрийг бид нар тооцоо. Тэгээ олон улсын гэрээний өрхүүргийн дагуу ингээд мөнгө тооцож болгож тэрийг худалдаж болдог тийм кредит одоо буцны нэг жишээ кредит ирэх гэдэг байхгүй юу? За тэрийг холбоод үгүй гэж энэ нэг ажил хийх гэж бараг нөгөө харганы ноос түүж байгаа юм шиг юм болж байна. За тэгээ дөрөвдүгээр үндсэн юм нь болохоор санхүүжилтийн асуудал. Банкуд дээр ярьж байгаа. За энд тийм их усүрэн тэнд юм үсэн бид нэр алийг хөдөлгчүүл та нар яг энийг ингээ ипотекийн зээлтэй адилхан болохгүй яах вэ хөө бид нэр ярилцаал байна. Өөрөөр хэлбэл энийг яг таны хэлдгээр саяны цогцоор нь харахгүй л угаасаа явахгүй байхгүй. Эрчим хүчний яам их оройлтой байна. Түгээх эрчим хүчний зохицуулах хороо өнтер гэдэг
Тэгээд чинь мохоо хүн бол ер нь олон байгаа. Эсэргүүц хүн бол олон байгаа. Айгүйх олон байгаа. За ахаад зэрэгцээд хийж боддог байсан бол чанар стандартыг над үнэхээр бидний цаг цаа хүрэхгүй байна бас. Чиг өргөж болохгүй байна. Чанар стандартыг зэрэгцээд ярьж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ олон улсын юм стандартууд байгаа. Одоо энэ хавтанг ингээ оруулж ирж болно гэд. Тэрийг нэг дэм болоод салбарынх нь байгууллага нь гаргаад ингээ олон нийтэд таниулах ажлыг хийж байгаа бол ахаад хин нэг нь тэр холболтыг хийдэг компаниуд нь юм кабелийн утастад нодууддаг Univision энэ шиг компаниуд нь шүү дээ. Тим тусгай эрх бүхий компаниудын чагсаалт гаргачих хэрэгтэй байхгүй. Тэг хүмүүс найдвартай бүтээгдэхүүнийг найдвартай хүнээр ингээ залгуулдаг үгэн систем болчих хэрэгтэй. Тэгэл тэрийг гүцэхгүй л юм л дээ. Тэгвэл хүмүүс ч ингээ тэрийг одоо мэдхгүйгээр янз бүрийн юм аваад энэ хатан ч яста бүтэхгүй мэн гэж чанаргүй юм бол чанаргүй л юм шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг уг нь ингээ зохицоор нь хийж болдог бол ийм л байгаа. Тэгээ яг ногоон шилжилт энэ төр гэдэг чинь болохоор юу байхгүй юу? Одоо би ээжээс их хард юм да манай ээж ихээр энэ дэлхий ч өрөөс одоо хэрэглээ та нэг хүлт хэдэн гутал хэрэгтэй энэ одоо ингээд дэлхийн ертөнц чинь даахаа болчиход байна гэдэг чинь ер нь бол том зургаараа бол үнэн байхгүй юу? Хүмүүс урд хожтоос илүү бид нар тансаг цамаан болчихсон. Ер нь бол энэ их салфетикний хэрэглээ, энэ их нэг удаагийн аяга, таваг, хувцас, хуунаар бид нар л одоо хэдээлж гутлаа, хэдээлж гэдэг нөө олон улсад чинь fast fashion гэл ингээд уйлрал алга ингээд заараа мараа чинь тийм шүү дээ. Салгидаал ингээд ерөөсө дараагийнх нь ингээд идэг. Тэгээ энэ бүх хэрэглээг 7 тэрбум хүнээр ингээд үрчээд явахар чинь дэлхийн ертөнц ер нь туйлдж байгаа нь үнэн бол үнэн. Явандаа тэгээд махны хэрэглээ тэгэл ер нь энэ нөөц боломж бол айгүй хэцүү болох юм билээ. Тэр үед бол бид нэр их азтай л тооцогдох байх л та. Гэхдээ эргээд бас ийм давуу эрхтэй улс орнуудаас өндөр татвар авч мах ер нь их сонин гаж шийдлүүд гарч ирэх байхаа. Би өмнө нь бас ийм Bill Gates-ийн нөгөө ногоон руу хамгийн хөрөнгө оруулдаг Америкийн Bill Gates шүү дээ. Тэрний номыг орчуулж исэн яг уур амьсгалын өөрчлөлтөөс яаж сэргийлэх вэ гэдэг. Тэрнээр бол тэр чигээр ийм ирээдүйн 30-50 жилийн дараах юм бизнес загваруудыг ингэ бичиж байгаа хгүй. Би ч хүмүүс чи хиймэл мах иддэг болох юм байна. Тхим байна, ингэ юм байна гэд. Ер нь бол манай улсыг ч гэсэн зүгээр байхгүй юм билээ. Танаас донаад үхрийн мах чи ингэж их юу ялгаруулад байна. Та нар үхрийн мах идэхэ больч гэж бид нар чиглэл ирж магадгүй хэмжээний их сонин тоглолтууд болох юм байлээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол ногоон шилжилт гэдэг чинь яг энэ их галзуурлаас хүн амыг яаж одоо арай жоохон сааруулах вэ, арай жоохон ухааруулах вэ гэдэг л оролдлого л доо. Тэрний нэг жижигхэн хэсгийг л бид нарын эрчим хүчний шилжилт дээр л яриад байгаа нь. Ер нь бол дэлхийд ярин ч өндрийг хавцсан сэдв. Яг үүсгэх хүмүүс бол аюул олон байдаг. Гэхдээ нотлох баримтууд нь л хангалттай болно. Тэг би бас учрал даргаыг энэ асуудлыг ойлгоод ийм өндөр түвшинд ногоон асуудал ингэ зөрөгтэй ярьж байгаа дарга чинь бараг анхных жиж магадгүй. Тэгэхээр ч бас хамт ажиллах урамсыг нэлээд төрж байгаа. Би сая танаас яагаад юун дээр гацаад энд банкн дээр гэдэг энэ чинь ерөөсөө над дээр одоо манай Зуслангийн тэр хавьд байгаа айлууд дээр тулгараад байгаа асуудал байхгүй юу? Улаанбаатар хотын сонгонд хайрхан дүүргийн 21-р хороо ээж манай тэр Зуслангийн хавьцаа тог байхгүй. Таны байгаа шиг одоо ингээл хөдөө сайхан дээр үед байсан шиг байвал байж болж байгаа юм. Гэхдээ л эн чинь бас нэг юм хөгжсөн байхад чинь нэг тогтоо болохыг хүснэ. За байя гэж бодоход нарны эрчим хүчээр өөрсдийгөө халаая гэдэг шийдэл рүү өөрсдөө ороод одоо нэг хоёрхон жижигхэн нарны панел тавиад ингээд бол болж байна. Жохон том юм авъя гэхээр л ерөөсөл банкта шууд ингэж очиод тулчаад болохгүй байхгүй. За банкн дээр очингууд чинь өрөө орлогын харьцаа марцаа гэл энэ нь ингээд асуудал үүсээд ерөөсөө урагш явахгүй байгаа анзаарагдаад ирсэн. Тий. Тэгээд ер нь бол боломжтой юм билээ. Шийдлүүд бол олон юм билээ шүү дээ. Тэгээд эсүүлтгүй ер нь их байна. Гэхдээ гаргалгааг нь одноо хэдүүлээ. Янз бүрээр ярьжлаа. Надаас салбарынхныг цуглуулаад нэг том арга хэмжээ хийх гэж байгаа 5 дахь өдөр банкнуудыг захирлуудын бүгдийг нүрсэн. Гадаад юм бас олон улсын санхүүжүүлэгчдийг өрсөн. Тэгэл яг нэг зохис тарилцааг нь л онлох. Тэр сэргээгдэхийг ингээд ярангууд бид нар тэр чигээрээ сэргээгдэх болох юм шиг том асуудлууд ингээд яриад байгаа. Энд чинь зохис тарилцаа гэж ирчим хүчинд байгаа шүү дээ. Улс оронд тэгээд дандаа юм нэг том 5 дугаар цахилгаан станц, 6 дугаар цахилгаан станцын том асуудлууд нь явуулчлаа гэлээ. 5-10 жил болно шүү дээ. Тэр оронд чинь улс чинь эрхчил бол одоо ингээд өдөр болгон таг таслан гэж. Юу гэсэн үг юм бэ? Бид нар ч одоо 21-р зуунд яаж ингэж амьдрах юм бэ? Хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ юмнуудыг бол хамгийн хурдан шийдэх арга нь бол сэргээгдэх юм билээ. Тэгэд би эхэндээ ч тэгээд нэр одоо үний юм уу? Нэрэл одоо гэдэг их болгоомжтой гэсэн. Одоо бол би зүгээр ашиг сонирхолоос их байгаа юм байна гэж боддог болсон шүү дээ. Ер нь бол зөв зүйлийнхаа төлөө явж байгаа гэдэгт би итгэлтэй юм уу? Яг
эцсийн дунд нь тэгэл яг нөгөө нүдэнд харагдаж байгаа нь. Гэхдээ нэрээ тэнд чинь нүүрснээс хараад бас хідэн хүүхдүүд тэгээд нэг тий тэргүй агаараар ингээ бохирдож байгаа юмтад ингээ нэг дулаан гэрт харуулцаг л дээ. Тэгэхээр би бол энэ асуудлыг нэлээд зүтгүүлэх хэрэгтэй, үзэх хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгээ ногоон санхүүжилтийн асуудлыг харин жоохон яаж явуулт юм бэлээ үзчихэл энэ да. Эдгээр хоёлаа одоо нэг өнөөдөр улс төрч яриад байгаа юм шиг та улсын хурлын даргын зөвлөх байгаа юм шиг хэрнээ яг өнөө энэ улиралдаа таарсан яг одоо тулгамдаад байгаа асуудлуудыг аль болох асууя гэж хичээгээд байгаа юм. Гэхдээ аль нь одоо гүйцэж ярих уу тийм ээ. 100 болохоор бид нар чи утаагаа мартаал нөгөө тог тасалж яснаа мартаал явчихна. Гэхдээ дараа жил дахиад үйл болно. Төрийн ажил ер нь хаана очиод яагаад гацаад идэх. Нэг юм ингээл аятайхан чихтэлсэл бид нар ч баг алгаад ашин штэ. Сонсож байгаа хүмүүс ашгүй дээ. Ямар азтай юм бэ? Энийг ингээд яаж ингээ олоо мэдчихвэ. Нэрээ тийштэй гэл байж идэл бүтгэрээ далга болчиход идэх юм. Юунд байгаад ит юм болов? Төрийн хүн биш дээ тий. Би бол төр дагуух эсүүлдэггүй байна гэж хэлнэ. Төрийн албаагчтай айгүйх айлгцсан байхгүй юу? Тэгээ тэр ажлыг тэр хүнд хийсэн ч вэ хийгээгүй ч вэ нэг ялгаа байхгүй. Ер нь хийгээгүй нь бараг ингээд түүгээр яваа гайгүйгээр дудлаа гэдэг шиг хийгээгүй нь бараг үлцээтэй. Ер нь юм дөжирцэн байд шүү дээ. Тэгээ би төрийн албанд юм нэлээд сайн нөгөө сэлгэн томилолт хувийн хвшлэг олон улсын байгууллагатай ингээд дүүцэл ер нь алдах юм юу байгаа. Ажлаа л хийж чадчихвал ингээд сэлгэлт нэлээд яваасаа гэж боддیں۔ Ротац тий. Нэгдүгээр шин эсүүлдэггүй маш өндөр байна. Тэгтээ бас төрийн албаагчд ирж байгаа дарамт нь ч тийм болцсон байж магадгүй. Хоёрдугаар болохоор ингээд тийм эмпати буюу ингээд яг энэ асуудлаа ойлгож байгаа юм ингээд бүр төчрөөд мартцсан юмнууд бас айгүйх байдаг. Нэг л их амьдралаас тасарсан тий. Тийм юмнууд их байдаг. Тэгэхээр би магадгүй би бас хүүхдүүд том болоод ирэхээр энэ өдрөмжөө алдчих юм уу? Би мэдэхгүй л байна. Би одоохондоо бол бас би чинь нэлээд эмзэг давхаргын үе явж байгаа шүү дээ. Тэгэхээр би чинь өөрөө эмзэг давхаргаа учраас хүүхдэн тав өрөөгөө үний чи эмзэг давхраг гэдгийг л ингэж манай феминист нь ажилласан шүү дээ. Тэгэж л одоо хэлчлээ мушгуулчих үү. Тэгэж одоо би бас асуудалт их юу хандаад иж магадгүй ингээд нэрээ эндээ болохгүй штэ наа чин тийм аа штэ юм байгаа штэ гэж тэгээд иж магадгүй. Гэхдээ бас юуг ойлгох хэрэгтэй хэр юм болгоныг шууд шийдэж чадахгүй шүү. Тэр бас үнэ. Юм өсчээд иж бас болохгүй. Тэгэхээр яг би энийг хийж чадах уу? Би энийг өмнө хийжсэн үү? Надад даваа тал энэ үү? Би энийг сайн хийж байгаа хүмүүсийг мэдэх үү? Би холбон тоглолт хийж чадахгүй надад цогцоор нь өгөх шийдэл байна уу гэж ясэл төвлөрөх хэрэгтэй юм билээ л дээ. За тиймэрхүү төрт нэг тийм хоёр мэдрэмж дутагддсан болов уу гэж би боддөө шүү дээ. Тэгээд гуравт нь бол ер нь бид нэг тийм бас үндэстнэрээ жоохон амбицтай амар байна. Бид нэр би энийг өмнө нь 1 жилийн өмнө 2 жилийн өмнө 51-ийн подкастаар орохдоо би ярьжсэн. Бид нар хүндээ хөрөнгө оруулмаар байна. Яг үнэ хэлэхэд бол бид нэр би одоо энийг бас шинжилгээ ухааны үндэслэлгүй хэлээд асуудалд орж магадгүй. Гэхдээ бичиг үсгийн боловсрол бид нар асар муудаж шүү дээ. Хүнтэй харилцаа бид нар асар муудаж байна. Өчигдөр би нэг дээл болж авах гэж яава худалдагч нараа сөөгдөж мөрөгөж өөрөө үнэ асууж иж өөрөө барьж гүйж ингээд хандлага нийтээрээ ингээд нэлээд моралын хувьд жоохон доройч байгаа юм уу. Тэгээ 3 дугаарт бид нэр улирал интересээ болоод бидний бүтээмж их муу байна. Тэг ер нь нэг юм урсгалаараа бид нэг юм явж лээдэг амьд гарах тухай л бодож амждаг. Нэг юм давааны арын улс болчихжээ. Яг эдийн засагтай холбоотой гэдгийг ойлгож байна. Тэний цаан чинь хүний хөрөнгө оруулалт орхигдсны л гор яваад байгаа гэж би бодож байгаа байхгүй юу? Хүмүүс ингээд улс үндэстэн чинь заавар яаж роботтой өрсөлдөх, хиймэл оюун ухаантай өрсөлдөх супер үндэстэн бий болгох вэ гэж өрсөлдөж шүү дээ. Бид нар болохоор ингээд зүгээр юм үйлдвэрийн масс ажилчид бэлдэх эсвэл солонгосын улирлын ажилтан бэлдэх Даниэл нэг дүнгэн данган тэр хүнийг амьд л байлгаж байгаа бодлого явуулж байгаа байхгүй юу? Юун тэр хүүхдийн 18 хүртэлх төрхөөс авлаа цогц бодлого байгаа шүү дээ. Тэр хөрөнгө оруулалт нь бол манайх айгүй муу шүү дээ. Хамаагүй баг. За харьцангуул гэж нөгөө юуныхаа аль төвшний орнуудтай харьцуулж байгаагаар л хэлхэл байх л та. Гэхдээ би бол энэс илүү байх боломжтой гэж боддог. Яхаа ингэ төсвөө зурхаараа хөгжлийн бодлого ихээр дандаа хүний мартчихдээ. Япончин бүр тэр кедомон те эхлээд хүүхэд дараа нь үлдсэн бүх төсөв гэж хуваарлж шин. Тэ? Солонгос энтер төр жишээлбэл хүүхдийн талбай нь ингээд томрох хэрээр тэр барилгын компани дээшээ өндөр барих эрх нь нэмэгддэм юм. Гэхдээ ийм ухаантай шийдлүүд энэ дэлхийд ярьж байгаа даахгүй. Хүсвэл
Хүүхэд нэгдүгээрт гээд тавингуудаа манайхын дэндүү ингээл урайлаа оцсон болгоол 1,000 хүүхдийн чуулган муулган наралт төсөөлөд байгаа юм чинь 18 нас хүртэлх бодит хэрэгцээг нь зураглаад үзэхээр чинь бид нэр тэр хүүхдийг дөнгөж голтой амьдруулж байгаа байхгүй юу? Юун тэр хүүхдийн хичээлээс давсан илүү сонирхол спортизм тэ одоо тэр урлаг соёлыг нь хөгжүүлэх, гоц авьяасыг нээн илрүүлэх битэл тэр хүүхд чинь шимт хичээлийн нормал зохис тарцаагаа авчдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ Монгол хүүхдүүд зам дээр түгж ирээл хөрх юмт нойрооч бүтээ авчдаггүй шүү дээ. Таныг ингээд асуудал ярьсан ч одоо бүр аль руугаа орд юм бэлээ гэж толгой эргээд байна. За хоёулаа ингэж үзье. Та бол одоо их олон сэдвээр ярихад бэлэн байгаа. Гэхдээ би одоо харьцангуй иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа за өвөл цаг болж байгаа, утаа асуудал үүсэж байгаа, тог ойрхон тасарч байгааг гас болоод хоёулаа сэргээгдэх эрчим хүч ингэ явж байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого харьцангуй их байгаа юм байна. Тэрэн дээр нь ямар саад учирдгийг та бас ингээд аль болох тайлбарлаад энгийнээр хэллээ. За хоёрдугаарт зээл тэр дундаа тэтгэврийн зээлийг эхлээд онцлие. Дараа нь хоёулаа ипотек руу орж болох уу? Тэтгэврийн зээл дээр би бүр гайхажсэн. Тэтгэврийн зээлийг би бараг хүүхүү гэж боддог байсан. Тэгсэн чинь манай ээж тэтгэврийн зээл аваад цагаан сар төгөл одоо ёстой толгой дарааллаа. Тэтгэврийн зээлгүй настаачуд байхгүй. Энэ тэтгэвэр яагаад ийм амар өндөр зээлтэй байд юм бэ? Сая хөөрхийн манай ахмадууд бөөн санал бодлолол талбай дээр жагсаалын тэгсэн чинь тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч биш. Тэтгэврийн зээлийн жилийн уртсгаж өгөөч гэж гуйж штэ бүр ямар өрөвдөлтөй юм бэ нэрээ. Одоо бидний аав ээж бүр яг тийм байдалтай байгаад байна. Энэ тэтгэврийн зээлийг улсад бид нар мөнгөө би ч гэсэн одоо ингээ хадгалуулаа явж байгаа штэ. Тэр үед би буцаагаад авахд талын улс одоо ингээ хүүндээ аваа явчихж штэ. Энэ тухай бууруулж болохгүй юу? Энийг ингээ санал олгоод хэлэхэд хэр асуудалтай байх бол төсөө мөнгөний бодлого яг үнэ хэлэхэд миний чиг үүрэг бол биш. Манай өөр хариуцсан зүйл байгаа. Гэхдээ би ерөн контекстыг нь бол ойлгож байна. Үгүй айгүй хэцүү байд штэ. Одоо ингээл ордноос гарангууд хөрхи хитүү хөшчүүл ингээл хаалган дээр нэг 5 10 ингээл цугларсан хүүтэнд тэ нэг хоолоо ингээл гарахгүй ойрлол. Тэр чи харах болгоно ингээд зүрх ер нь л өмөржл байгаа юм чинь. Ингэж амьдруулах гэж. Тэгэл тэр нэг 7-800-ийн нэмэгдээд нэг 7-800 болсон бах тэ тэтгэвэр чинь. Тэгээд ихэнх нь л үр хүүхдэд ер нь аваад хөцөлөд штэ. Өөрсдөө ч хэрэглэхгүй тэ. Тэгэл манай ээж хүртэл тэтгэврийн зээлмэл таахаа. Ер нь бол зээл таа. Тийм. Тэгэхээр чи би тэр амьдралыг мэднэ нэг тийм тасарсан тэрийг яанаа би мэдэхгүй өнтер гэсэн юмнууд ерөөсөө байхгүй. Тэгин чи нөгөө цаанаасаа манай эдийн засгийн бүтцчин өөрөө ийм бидний мөнгө олдог сувг өөрөө ерөөсөө хязгаарлагдмал те бид нар нэг хэдэн ингээл байгалийн баялаг гаргаад өөрөө бид нар юу ч үйлдвэрлэж энэ шалахгүй юм байгаа. Өөрөөр бид нар тийм нэг мөнгөний юм цорог нь өөрөө ингээд хязгаарлагдмал. Юу ч бид нар ингээд бүтээхгүй байна. Тэгээд дээр нь энэ гатны одоо банкуд чинь гадаадаас их үүсвэрийг татж байгаа. Тэгээд тэрний чинь ингээд цаанаасаа Монгол банкар дамжингууд тэрэн дээр ингээд swap гэдэг одоо тэр угаасаа тавигддаг тэр хүн ингээд тавигдаа. Тэгээд тэрэн дээр нэмэгдээд банкуд өөрсдийнхөө агуулгын орлогыг нэмээ. Тэгээд тэр чинь ингээд эцсийн бүтээгдэхүүн болж тэтгэврүүдэд очиж байгаа шүү дээ. За яг манай ингээд илүү нөгөө чөлөөт бодлогыг эдийн засгийн эрх чөлөөнд тэрийг эрхэмлдэг хүмүүс үл энийг ингээд зах зээлд нь даатга орхих гэдэг юм л та. Би одоо нүүбээр бас олон жил ажилласан болоод ч тэр юм уу энэ хүнийг нэгдүгээр тавих бодлого энэ төр гэд итгэл үнэмшил маань явц учраас би бол бас энийг зах зээлд даатах гэж би бас зэрлэг капиталист үслэр би бодож чаддаггүй байхгүй энэ чи хэдэн сайн хүнийг чаавас хэдэн сайн хүний асуудал яриад байгаа юм би. Тэгэл үн чөлөөл үн нэмгээл тэгсэн тэл эргээл бид нар бүгдээрээ л юмны үнээрээ 2 жил төлж тууллаа штэ. Тэгэхээр манад бас ингэж заах 90-ад онд шилжигдээ бид нар бол юм мэдхгүй ч юм уу ингээ гиндээд ч гэдэг юм уу шокнд ороод янз бүрийн шок терапи гэж ярьдаг нөгөө гинтийн реформд хийсэн байж болно. Одоо ч бас нэг жоохон нэг боловсрч те жоохон ингээ нэг юмыг харьцуулж үзэж улс хууртаа нухацтай шилжихгүй болохгүй байгаа байхгүй те бид тэтгэврийн зээлийн асуудал дээр бол бид нэр манай суурь эдийн засгийн бодлого нь тэгээд юм буруу байна. Дээр нь тэгээд засаглалын асуудал тий хамаг сангууд нь ингээд тоногдсон. Одоо сан гэдэг үг ярихаас айж штэ. Ер нь бол бид нар би бол тэр муу мухайг нь хэлнэ. Энэ бол үнэхээр өнөө тэгэл улс төрчтөн буруу штэ. Өөр хэний буруу байх юм. Тэгэхээр эдийн засгийг мөнгө олох хэрэгтэй, тэр цоргуудыг нээх хэрэгтэй. Хүссэн ч хүсээгүй ч бид нар энэ хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын би нэг хөрөнгө оруулалт талын хүн болохоор жоохон ингэж ярьдаг шүү. За. Би тэр батга мундаг Сингапур шин ч анх загасчны тосгон байхаас ахуулаад олон хөрөнгө оруулалтын гэрэн дээр лөөрдүүлж яваандаа ингэж чамбайр саргаад үдийдийн мундаг энэ тэнцүү
улс болсон юм аа. Тэг хөрөнгө оруулагчтайгаа энэ тэнцүү улс болсон юм аа гэж ярьдیں۔ Тэгэхээр манай улс ч гэсэн яг бид нар оюутлогоо дээр юм алдаатай хийсэн байна гэдэг. Гэхдээ ингээд бид нар чинь сайжрах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа нөгөө талаараа манай улсынхан бас ойлгох хэрэгтэй. Мөнгө ер нь олон газараас олон их усүрээс олддгүй шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Бид нар худалдаа харилж байгаа сайжруулах хэрэгтэй. Бид нар ингээд яг үнэндээ л давааны арын улс байгаа даамаа. Бид нэр энэ дэлхийн тоглолт руу орох хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн дараа яг үнэ хэлэхэд биний холын юм яриад байгаа юм шиг боловч эний чинь дагж ингэж эдийн засгийн өрсөлдөөн үүсч манай хувийн сектор чинь юу энэ төрийн хитэн тендер авах биш те. MCS чинь бод чин гадагшаага гарч гадаадын зах зээл рүү юм экспортлдог болж гадаад түншүүдтэй болж ажиллаж ийж манай эдийн засаг чинь ингэж өргөжин тэлээд тэгээд тэр үр дүнд нь бол манай нэг хүнд одоо тэр ноогдож байгаа янз бүрийн асуудлууд чинь дээшлэхэл ийм л концепц байгаад байгаа юм л та. Тэгэхээр тийм ээ би энэ асуудлыг ойлгодгоо. Тэгээд имзгэлдэгэ. Харамсалтай нь тэгээд бид нарт даруй тийм шийдэл бол байхгүй юм бэл. Шууд шийдвэр гаргах чигээр боломжгүй байгаад байна. Одоо ягаад л үсрээл бид нар хугацааг нь л уртсгаж байгаа юм ч тийм 300 тэрбум байсан. Тэр нь потгол ороод ингээл дуусаал алга болж юм чинь. Гэхдээ яг өөрөө юм гээд одоо хөшөө ээж автаа хүний тэрийг ч харах айгүй хэцүү байгаа юм чинь. Цаана чааваас ингээл цагаан сар төгчин тэр хүмүүс чинь яаж байгаа вэ те. Хүн ер нь ингээд үтэл цагтаа хүн нялх байхдаа үтэл цаг хоёртаа дандаа хүний гарт уртдаг шүү дээ. Бид нар ч гэсэн тэр замыг туулна. Тэгээ миний хувьд бол ингээд нэг бөөчөө тэгээд торн ингээд дэлгүүр мэлгэрт нэг өвөмөр бийдэг шүү дээ. Нэг үнийн сонсож бол ингээд буцаагаад хөөрхий. Ингээл аваад өгчмөр санагддээ шүү дээ тэр юм те. Бид нар ч бүгдээрээ ингээд хөшөө ээж автаа өвөө юм эт учраас тэгээ Монгол ахмад хүмүүнүүдэр тийм ядруул амьдарч байна да. Яг үнэндээ бид нар бол хүүхдүүдтэй ахмадуудаа тэгжил амьдруулж байна. Бидний байгаа чадал одоо тийм байна. Гэхдээ энэс илүү сэтгэл хэвэл бид нар байж болох л байсан гэж боддог. Тэгээ дээрэс нь монгол хүний дундаж наслалт хэд байгаа вүлээ. Хүчнээ ахмад настан тэтгэвртэй гараад яг үнэндээ нэг 5 жил бүтэн 10 жил тэтгэврээ авч идэж чаддгийм үү? Чадахгүй шүү дээ. Тийм байж хахад тэтгэврийн зээлийнх нь хүүн ийм өндөр. Тэгээ тэтгэврийн зээл нь бүр дээрэс нь өвлөгддөг. Тэр хүн хөөрхийн ингээл хорвоогоос явлаа гэж бодоход нөгөө тэтгэврийн зээлийн чинь цаана хадгалсан байгаа мөнгө тэр хүнийх байгаад ядаж ингээ хаагдаж болтгүй юм уу? Зүгээр энэ асуудал ингээ шийдэгдэхэд дээр байгаа хүмүүс амьдралаас хэтэрхий тасарсан байгаатай холбоотой олвол гэж яг бид нар ингэж хоорондоо яриад байдаг. Энэ нэг ер нь ортой юу? Тийм байна. Гэхдээ би яг нэг тийм бодлогын сурчлагын энэ төр хийхгээгүй шүү. Гэхдээ хавар бол энэ асуудлыг хүнд нийгмийн даатгалын сангийн асуудал руу бид нар орохоос өөр аргагүй юм билээ. Бид нар гэдэг нь учрал дарга юм баг. Тэгээд тэтгэврийн бас хоёр тэтгэврийн энэ сангийн асуудлыг ер нь хүндхөөс өөр. Тэгвэл эн чинь бүр ингээд аргадаж лент нааж явсаар хагаад одоо ингээд задрахад бэлэн болсон систем байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бид нар ингээд шийдэл хийх хэрэгтэй юм лээ. Гэхдээ нөө бид нар ядарсан хүмүүсээ бас бодох хэрэгтэй. Би ядарсан гэд just жоохон шуутга хэлчлээ суучлаарай. Хүн амын амжиргаа ах ямар байгаа вэ? Бидний ерөөсөө тэр огцсон юм хийж болохгүй. Ерөөсөө ингээд аль болох ингээд алгуур л хийх хэрэгтэй. Гэхдээ энэ хоёр асуудал бол орж байгаа шүү. Тэгэхээр нэг авчирч суулгачаал би ч одоо хамгийн юм шийдвэрлэх гэж байгаа юм шиг алтан цаасны юм шиг болоод байна. Үгүй хойлоо зүгээр ингээд солилцчихл шүү дээ. Ялгах. Гэхдээ би хитрхи одоо бас нэг албаны төрийн юм яриаг байгаа даа л гэж санаа зовж байна. Яг хүмүүс юу гэж боддгоо тэгчээсээ ингэчээсээ гэсэн бодлуудыг л би амьд асууж уламжилж байгаа юм. За зээлүүд рүү нэгэнт орсны ипотекийн зээл маш олон залуу гэр бүл амьдралын чанараа сайжруулах гэж гэр бүл болох гэж үр хүүхдтэй болох гэж ипотекийн зээлийг хүлээж нас нь явж гинэ нэ үгүй хэлэхэд захын ипотекийн зээл хөөцөлдөж байгаа залуу гэр бүлээс юу нь болохгүй байгаа гэдгийг асуухад зүгээр доржигт л бүгдийн жагсаагаад ав амьдралтай ойрхоныг хилээд өгч чадна. Гэтэл энэ ипотекийн зээлийг өдөө олон жил болж байхад чинь яг амьдралтай нийцүүлээ зохицуулаад өгч чадахгүй байгаад байгаа нь юутай холбоотой юм бол одоо энэ шийдэж хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд дотор ипотекийн зээлийг зэгцэлж нэг талд нь гаргахыг гэсэн юм төлөвлөгөө байгаа болов. Одоо олохдохгүй байгаа тийм ер нь л хэцүү байгаа тийм ер нь хэцүү тийм хүртээмжийн асуудал яригдчихэж байгаа. Тэгээд яг судлаад үзэхлээр их олон хүн бас нөгөө мэдээллийн даваа байдлаар олон дахин авч мөвцөн юм байгаа юм билээ л дээ. Гэхдээ яг би дийлэнх нь биш гэж найдаж байна. Тэгээд яг нөгөө хүнээ олохгүй байна. Энд чинь яндан мандангаа одоо цөөлөх зорилгоор ингээд тэр хүмүүстэй илүү даваа ирэх болгох энэ төр гэжсэн чинь тэр мөр нь мартагдаад ингээд жоох ингээд дундаа ороод явцсан юм байгаа юм шиг байгаа. За ипотекийн зээлийн асуудлаар эзнээ олё үүрэгжүүлэх хариуцлагажуулъя гэдээ бас тийм ажил манай багт дээр явж байгаа. Тэгээд очвол дараагийн зүгээс болохоор нэгдүгээрт нь листийг нь гаргаа хин яг авсан үнэхээр тэр олон давхарцсан байгаа мó гэд Монгол анхнд өрөөхсөн бэлээ.
За тэгээ хоёрдугаарт нь болохоор энийг зорилттой зах зээл рүү очиж чадчихна уу? За тэгээ гуравдугаарт нь банкноттой ярьж байгаад бас яг журам нь бол байгаа юм билээ. Гэхдээ хэрэгжилт нь нэлээд сул. Та заавал орон сууц авах болов уу? Ингээд одоо амны орон сууцтай байлаа гэхэд тий газраа авч үлдээ тэрэн дээрээ яг 8%-аараа 6%-аараа ингэж авч болно гэдэг энэ журмыг нь бас илүү хэрэгжүүлэх энэ төр асуудал байгаа юм билээ л дээ. Тэгэхээр тийм сонголтыг нь хүнд өгөх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр ипотекийн зээлийн асуудал тэр яг тэр жагсаалтыг гаргаж байгаа тий хэдүүл үнэхээр гажууцсан юм байна. Тэр харах нь зөв шүү дээ. Тэгвэл эн чинь олж авч харж чадахгүй, олж хүртэж чадахгүй хүмүүс бүр тэрхий олон болчлоо шүү дээ тий. Манайх хэвчээ наад саний ярьсан 3 асуудлыг гурванлан гин ер нь хуваарьт оруулж сайн орон нутгаар яг хүмүүс энийг л асууж байгаа юм чинь. Тэгээ нэг аймагт очихоор ер нь л 30 асуулт хүн асууж байгаа юм. Нийтдээ нэг аймагт бол нэг 5 цаг сууж байгаа юм яг энэ хурал дээр. Тэгээд яг энэ асуудлууд тавтагдчих байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ихнээс нь яг ажиллаа хувааж аваад үүрэгөөгөөд энэ төр явцсан юмнууд нь нэхгүй. Тэр та бол яг тэр асуудлуудыг л асууж. Харин яг тэгээд байна. За дараагийн миний нэг сонирхож байгаа асуулт байгаад байна. Эрт илрүүлгийн талаар энэ эрт илрүүлгийн журам ямар байгаа бол энэ асуудал танаа дээр яригдчихэж байгаа болов эмч нартай би бас баггүй подкаст ярилцлагуудыг хийсэн. Эрт илрүүлэгт одоо ийм шинжилгээ хийж болно гэсэн үгүй мэдээж сайн монгол хүнийг амьдралын чанар урт наслагт нь нөлөөлж байна. Гэтэл яг тэнд одоо нэн шаардлагатай шинжилгээнүүд болоод компьютер томографт оруулах байт юм уу зүгээр цусны шинжилгээ биш хавдрын маркерууд байт юм уу тийм шинжилгээнүүд нь байхгүй зүгээр эрт илрүүлэг нэртэй нэг юм нэр хаасан очоод гарын үсэг зурвалал гарчдаг гэдэг нэг иймэрхүү юмнууд байгаад байна. Энийг ер нь өөрчилж болдгийм болов энэ чигээрээ байгаад байвал энэ ч бас улсаас нөгөө төрийн төлөө огтно гэдэг шиг те өчнөө төсөн мөнгө хуваарлагдаад явж жатал бодит байдал дээр үр дүн харагдахгүй байгаа болов гэсэн мэргэжлийн хүмүүс бас ярьж байсан. Үнэхээр миний чигүүргийн асуудал бол биш байна. Гэхдээ би яг ярьж байгаа хүмүүсийг нь бол сонссон. Манай анх бол зөвлөхийн асуудал байна. Тэгээд энэ ер нь эрүүл мэндийн даатгалын сан бол бас яг эзнээ болоогүй ингээд нэлийн янз бүрийн зорилттой. Яг зорилго нь бол зөв анхны тэр сан үүсэж байгаа. Гэхдээ зарцуулалт энэ төр дээр нь бас нэг нэлийн жоохон координацийн асуудал байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэл одоо бас зэгцлэх стайл бас нэг асуудал мөн л юм билээ л дээ. Тэгэхээр эрт илрүүлэг дээр бас би нэг Финляндд идэх монгол судлаачийн юмыг нэлээд бас хаяа хардаг байхгүй зүгээр сонирхоо. Тэгээд ингэж тэр гэхдээ нэг л өнцөг штэ тийм. Зүгээр өнцгүүдийг ингээ олон талаас нь сонсож байхад зүгээр гэж дод хардаг. Тэгээд хитрхи бас ингэж масс орн хамруулах буруу арай зорилттой байх хэрэгтэй. Тэгээд дотор нь орж байгаа тэр шинжилгээнүүд нь илүү байгаа онох хэрэгтэй. Энтер гэсэн юм өнцөг бас харагддаг юм билээ. Тийм. Тэгэхээр бас сайжруулах асуудал хэрэгтэй л гэсэн үг шүү дээ, тий. Тийм тийг дарахгүй тэгэлгүй яах вэ? За улсын хурлын даргын зөвлөх авчираад суулгах за одоо би ч хүслээ хэлээд байгаа юм шиг болоо явчлаа. Хэдэн зөвлөхтэй байдаг юм бэ? Та яг алиг хариуцсан зөвлөх байгаад би сая баахан тойруулчих. Яг би энэ зөвлөхүүд гэдэг зүйлийг нэг өмөрөөд байгаа юм биш. Гэхдээ энэ нөгөө үнэхээр ажлын ачаалал их байдаг шүү гэдгийг би бас хэлэх хэрэгтэй. Бид нар ч одоо ажлаа зарим нэг 2-3 сар болж байна. Шөнийн бор хоногт л ер нь дандаа гэртээ орж байгаа байхгүй. Тэг өдөрт нь үнэхээр ингээд дийлсүүл зүгээр суугаад байна уу гэхэрүүгүй. Ерөөсөө л наашаа цаашаа за өнөөдөр жишээлбэл миний хийсэн ажлууд гэдэг юм бол маргааш дарааga ингээд гэр хорооллоор явна гингүүт нь би гэлс хөтөлбөрийг нь бэлдээл тэрийг ингээд би хоолоо эдэнгээ бэлтэж байгаа юм. Тэгэл евро шилжээл өөр хүнтэй уулзж байгаа хоорондоо тэрийг шидэл. За араас нь болохоор би 5 дахь том хийж байгаа хурал учраас тэрнийхэн зохион байгуулалтыг ингээд хариуцаж юу яаж ажиллаал. Тэгээд дээр нь тэр хоорондоо өөр зөвлөгтэйгөө нийлээд одоо ногоон санхүүжилтийн асуудлаар хоёлаа тгийн ингийн энэ гэдгээр ер нь өдөрт бол ингээд дор хаяж 4-5 том ажлыг бол ингээд байнга ажил хийж ин. За дээр нь дарга руугаа дуутагтаад орох юм бол бүр ингээд бэлтгэл ажлын нэтрээгээд айгүй хэмнүүд энэ тэгэд айгүй хэцүүлэг судлах хэрэгтэй болдог. Тэр чинь арт нь төрийн бодлого шийдэл гарч байгаа учраас хамгийн одоо улс суурьтай нухацтайгаар тэр нь хандах хэрэгтэй учраас за одоо ингээл Монгол малчныг дэмжих юм хөтөлбөр гингүүтэн за энэгээр олон улсын байгууллагууд юу хийж чинь ямар төсөл хөтөлбөр хийж чинь за би та нарын нийлүүлээд нэг уулзыг бүгднгийнх нь яриаг сонсоод бичээд аваад өөрсдийнхөө шийдлийг боловсруулаад хууль эрх зүйн хувьдаа болж гинөө гээл тэгээ ингэдэг ч юм уу ингэж улс суурьтай явах лэр чи ерөөсөө нэг өдрүүд ер нь ингээ яалтчгүй их хурдан ачаалтаа яваад байгаа юм л та. Тэгэхээр би бол энэ төрт ажиллаж байгаа залуучуудыг бол хайрладаг шүү дээ. Ер нь бол яг хав тэг хийтүүлээд залхуураад суудал бүглүүд хийж байгаа юм ч бас байгаа. Гэхдээ ер нь харьцангуй зүтгэдэж шүү. Энд чинь бас манай багийн хувьд бол нэг тийм насны хувьд бас их ойролцоо. Тэгээ үнэхээр нэг тодорхой хэмжээнд салбартаа нэг 10-аас дээш жил ажиллаад тий эксперт гэдэг гэж би одоо том үгээр хэлж болж байна уу юу? Бас ямар ч байсан нэг мэрэгсэн тодорхой хэмжээнд мэрэгсэн хүмүүс болцоход тэгсэн мөртлөө бас хараахан нэг тийм
дэврүүн сэтгэл их орондоо үнэхээр нэг өөрчлөлт хийчихсэн гэсэн фантазаа бас гээгээгүй байгаа тийм залуучууд яг тэр насандаа цуглжтэй гэж бодоод байгаа байхгүй. Чин үннээсээ бид нэг хооронд ярихаараа би энийг ингээ өөрийнхөө шугамар зөндөө энэ асуудлыг оролцсон зүтгэсэн одоо би тэгтээ үнэхээр залхаж байна. Одоо би ингээ том өөрчлөлт би энэ асуудлаа одоо юугаараа хиймээр байна гэсэн л залуучууд бид. Тэрнээс ч тэр дунд одоо надтай өнөөдрийг хүртэл нэг найз нь тэгэж дараа болохоор найз нь нэг ерөөсөө тийм ахгүй ярьсан хүн надтай ер нь л байсангүй л дээ. Эсвэл ярьдгүй юм болоо тэрийг. Гэтэ цаанаасаа л нэг юм хийчихсэн болох. Хүн чинь нэг андшгүй байдаг шүү дээ. Өөрийнхөө юмны төлөө ингээл шүн орой олтол суугаал дахин сайжруулаад мухаал те. Ер нь бол бид нэр тэгж л ажилдаг. Ялангуяа нэг томоохон тогтоол мөгтөл гарахын өмнө бол тэгэл. Тэгэл хөдөө орон нутгаар үчи ингээл яваал тэр хүмүүстэй чи ингээл хүүтэн заална. Тэгээ ингээл шүн 2 цагтлыг унтж байгаа байхгүй бүх програм нь ингээл дуусгах. Тэгээ энийг би одоо ялархаад байгаа юм биш энэ чинь тэр хэмжээгээр престиж те зөндөө олон энэ чинь сайхан боломжийг залуу хүмүүст өгч जैन маш их зүйлийг одоо хүсэж мөрөөдөж явсан зүйлүүдээ хийх зөвлөх боломж олдож जैन гэдгээр нь бол талархан мэхийн хүлээж авдаг юм шүү дээ. Гэхдээ нөгөө талаар бол залуучууд бас энэхээр ингэ зүтгэж जैन шүү. Ийм бас дэврүү хүний насанд хүний амьдрал бас байд юм байна. Бид нар ч ухамсарлаад байна шүү дээ. Энэ үе бол олон байхгүй. Тэгэхээр энэ дээрээ л үнэхээр нэг юм хийчихэл гэсэн юмнуудаас бэтгэл юм байна. Тэр залуучуудыг харахаар уус нэрээ гайгүй хөгжиж хөөрч юм шиг. Тэгээд зарим гişүүд бас үнэхээр гоё. Одоо ингээд харилцаа хандлага тэр ажил урагшлуулж байгаа. Тэ одоо лусан жамц гişүүн байна. Тэ би өмнө нь бол манерыг нэлээ ингээд жоохон шүүмжилдэг байсан байхгүй. Тэ яг ажиллаад үзэнгүүт тэр юмд хандж байгаа эрүүл сэтгэлийн хандлага гişүүн гэж хэрхэхгүй байгаа. Тэ одоо ядаж ингээд хойлоо тэд өдөр уулзалттай шүгэнгүүт тэр уулзалтынхаа ингээд линк минкийг өөрөө бэлдээд ингээд за энэнтэй энийг ярин тэр баг миний хэл хүүхмүгийг ингээд бэлдээд ингээд явуулчих. Тэр чинь нөгөө хүний боловсрал ахгүй юу? Тийм хандлага тэ өөрөөсөө ингээд доод талтан тушаалын хүнтэй ч тэгэж харилцаж ийн гэж ерөөсөө юмаа л урагшлуулъя. Тэр нь бол ямар нэг эго байхгүй шүү дээ. Анар гişүүн, ундраа гişүүн гэл ийм эрүүл сэтгэлгээтэй мундаг одоо тий өөрийн туяа гэлцэндөө юм гişүүд бас тэр дотор байдаг юм байна. Тэгээ ийм залуучуудаа харахаар бас нэлээд урам зориг ордог. Хувийн хвшлийн мундаг хүмүүс их байна. Одоо бид нэр ингээд нэг өдөр бүр зорин очиж өвлийн хамгийн хүрт өдөр нэг сард Дундгой аймгийн Эрдэнэ сумд очисон. Тэгээ тэр хүн яасан бэ гэхээр ингээд үед амьсан инженер хүн. Тэгээд Монголд одоо энэ янз бүрийн одоо олон улсын байгууллагын төслөөр санхүүжсэн гадны банк интернет санхүүжсэн эрчим хүчний төслүүд ер нь бол тэр хүнийхээс 2 дахин хүнтэй. Яг гэвэл нөө барилга угсралтын зардал нэг өндөр байдаг. Тэр хүн болохоор 2 дахин бага мөнгөөр хийцэн. Гэхдээ бүх рискээ эрсдлээ өөрөө үрээд дотоодын банкнаас өндөр хүүтэй зээл аваад тэр хүн барилга угсралтын ажил нь 6 сар болсон. Гэхдээ янз бүрийн зөвшөөрөл хүлээлт нийлээд 6-7 жил болсон байхгүй. Тэгээ 6-7 жил хүлээн гэдэг чинь тэр хэмжээгээр ингээ хүү гүйж байгаа шүү дээ. Доллараар авсан зээлийн хүү. Тэг хүмүүс тэр хүн ингээ хэлжсэн юм байна л та. Чи одоо наатныхан дараа босч ирэхгүй. Яг өөр янз бүрийн бизнестэй байсан хүн. Чи одоо наатныхан дараа босч ирэхгүй гэдэг. Тэр хүн болохоор ингээд за энэний дараа би бүр болохгүй л Америкт очиод захиргаан чинь хийгээд чи амтэр чинь үздэй гэж ер нь өөрөө бодож ирсэн мэт. Үнэхээр ингээ амнаас нь үг унахгүй даруухан хүн. Тэр зээл авч байгаа хүнийг ер нь бол одоо ингээ дахиж чинаанаасаа босч ирэхгүй өндийхгүй гэж олон хүн мохож исэн юм байна л да. Гэхдээ тэр хүн тэгээд нэгэн тэл ихлүүлснэх гэж зарсараад 7 жил хүлээсрээд одоо тийм цахилгаан станц бий болгочихжээ. Замын үдд одоо дахиж тог тасрах асуудал байхгүй. Яг тэгвэл замын үдийн тог тасрангууд дандаа тэр хүний станцд ингээ нөхчдөг. Тэгээд тийм хүнийг хараад хамгийн гол нь тэр чинь 2 дахин ингээд өртөг багаар ингээд хийцэн бид нарт олддог зээлнээс. Тэгээд дээр нь одоо энэ бизнес руу би бол ахиж орохгүй, би бол хаширсан. Гэхдээ би одоо яаж ингэж хийсэн арга гэдгээ би ингээд бүгд нь зааж өгөхөд билээ ингээд. Үнэхээр даруухан хүн. Тэгэхээр тийм хүмүүсийг харахаар ч бас ингээд үнэхээр урам зориг орж байгаа байхгүй. Нэрэл энэ ус чинь юухан бах вэ? Нэг тий 5 аймагт 3 аймагт ийм асуудал байхад бол тэгэл бид нар бол дараагийн том бүтээн байгууллагуудтайгаа золгочхоор л байгаа байхгүй. Тэгээ яг үннийг хэлэхэд бол манай улсад сайн сайхан явж байгаа итгэл найдвар төрүүлсэн хүн ер нь энэ тэмдгүү байна. Та би ерөн сүүл рүү итгэж боддог болсон. Миний ажил ер нь бол тэр хүмүүсийг олж илрүүлээд олж харахгүй байгаа одоо тий шийдвэр гаргаж байгаа тэр том хүмүүст нь энэ хүмүүсийг ингээд танилцуулаад энэ сайн ажлуудыг угаасаа энэ жижигхэн хүн амаараа ярьж байгаа шүү би энэ жижиг улсыг хөгжүүлэхэд бол уг нь бол нэг хөрөнгө оруулалтын том гэрэл пэр гэл бид нэрийг ер нь босгоод ирсэн шүү дээ. Тийм үе бид нарт байлаа шүү дээ.
Нөгөө талаараа харахад бол бид нар тийм итгэл найдвар байна. Таны яриаг чагнасан. Одоо яг ингээд үндсэн ажил руугаа ороод ийм ажил хийсэн, энэ ийш очсон тэр хүнийг анзаарсан, эргэн тойрныхоо хүмүүсийг ч харсан гэж байна. Харин яг ийм залуу улс төрч гэж хэлж болно шүү дээ. Та залуу улс төрчийг нийгэм харахтаа яаж харж энэ яагаад ингээд улс төрлөө орчив? Ингээд уг нь өөр хувийн хвшил ч юм уу юм амжуулан явж исэн бол илүү өгөөжтэй байх байжтэй гэлжиг зүг ярьдаг штеп. Энэ хандлага танд одоо эмэгтэй хүний сэтгэл зүйд, хувь хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ? Над руу нэлээд гомдсон, шүүмжилсэн, занал хийсэн ч мессежүүд ирсэн. Чи одоо ингээл эсрэг дуурайлын засаг энтрийг шүүмжлээд байдаг гэсэн хүн та нар ийм амархан штэ энтер гэл тийм юмнууд ирсэн. Тэгээ би шалтгаанаач нэг хариу тайлбар болгоод бицэн. Би өөрийгөө голхоо болж эхэлсэн. Би үнэхээр би тэр өөр газруудад Малайз энтерт би одоо ингээл хөрөнгө оруулалтын төсөл мөсөл эрчим хүчний хөрөнгө оруулалтын төсөл энтер бэлдээд яваад байна. Тэднэрт голохдохгүй байгаа юм бол би бас энд гайгүй болох юм шүү. Тэгээ зөндөл ер нь өөр салбаруудаар ажиллаа, хоошоо өөрийгөө тавилаа. Тэгэл 3 жилийн дараа ирэхэд би ядлаган л багтаага ингээл улсын эмнэлгийн шалан дээр л өвтөж нөхцөл байдал ер нь өөрчлөгдөхгүй байна. Тэгэхээр би бол одоо өөртөө л итгэлтэй болсон. Би өөрчлөлт хийж чаднаа. Би олон юм амлаж чадахгүй. Гэхдээ надад үнэхээр итгэл үнэмшил одоо байна. Би нэг 2-3 ажил хийж чадах юм шиг байна. Би энэ улсад арай эргээр байж чадах юм шиг байна л гэж би бодсон. Надад хулгай хийх юм уу баяжчи энтер гэсэн сэтгэл угаасаа надад байхгүй. Би нэлийн жоохон би чинь 5 дугаар ангиасаа 4 дугаар ангид төсөөд тэр үед тэгж авдаг байсан. Турк сургуульд орсон. Тэгээ манай агш нар яхаа бид нар ч шашин номлодог байсан ч гэсэн өөрсдөө нэлийн шашинлаг хүмүүс тэгээд дандаа тиймэрхүү талын юм нөлөө. Ингээ жоохон одоо 11-т хүүхдэд чинь тийм ингээ сургаад тий 17 хүртэл ингээ явчих. За дээр нь тэлээж авчин үүлийн үрмөр ингээл ярин тиймэрхүү. Тэгэхээр тийм би ингээ өөрөөсөө асууж үзэхээр надад одоо би энэ доогор энэний завсраар нэг юм шургуулж энтер гэсэн юм бол надад мэдхгүй. Би бол ер нь тийм үүлийн үрмөр байсан ингээ агаад дээр нь би ер нь хүн ингээд нэг боломж илүү хөдлөн гэдэг чинь ахаад өөр нэг газар өөр хин нэгний боломжийг л булаацсан л байдаг байхгүй. Тэр нь дандаа ингээд нийгмийн хамгийн хүчгүй ядуу хэсэг нь байдаг байхгүй. Тэгээ би өөрөө нэг одоо бас хаанаас гарч ирсэн ямар хүн бэлээ те эргээд нэгт тийм юм бол ер нь өгөгдөл байхгүй. Гэхдээ манай үеийн залуучууд ер нь гайг болсон баха. Ер нь гайг болсон баха. Та ажиллаа аваад удаагүй байгаа 3-4 сар болж байна. За бидний үеийн залуучууд юм хийчихье гэж бодож байна. Та ч гэсэн одоо үнэхээр би чадах юм байна. Миний амьдрал цаанаас нь шаардаад байна гэж бодож байна. За одоо ингээд хэдэн жилийн циклтэй ч байдгийн засаг түр эргээд солигдноо. Яг таны жигүүрлэл хийж хэрэгжүүлжээ гэсэн ажил одоо би ч гэсэн одоо ингээд төр солигдоол ажил нь явж ирсэн алга болол байсныг харсаар л байгаа штэ. Тэгээ тэр бичих цаас нэг газар ороод ингээд таны хийж исэн юм шийдвэрлэгдэхгүй дарагчгүй дээ гэж та одоо бодож байна уу? Би бүр таны өмнөөс арай эрт юмд санаас авч байна. Би нэг удаа ахиж өмнө нь тэгж үзсэн шүү дээ. Би ч 20 онд оюун эрдний ерөнхий сайдын засгийн газар бас яг ингэж ороод үндэсний хөгжлийн газрын дэд дарга гал бас хөрөнгө оруулалтын асуудал. Баахан л буу итгэх вэ нэ тэр ингээл тэ. Тэгэл 2-3 жилийн дараа тэгэл итгэл үнэмшил буураад за энэ ч ер нь хэцүү болж байгаа юм байна гэх тэгээд би за тэр үедээ хүүхдтэй ч болсон за тэгээ ингээд аргаштай анхаарай гэдээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр бас нөхцөл байдлыг бодитоор үнэлэх хэрэгтэй. Энэ ажилд ч гэсэн бидний бас яг мөчлөг нь хийдэж байж таарах нэг удахгүй шүү дээ. Гэхдээ ингэж яриад авах чинь бас нийгэмд хүрдэм байна лээ. Бас тодорхой хэмжээнд хүрдэм байна лээ. Залуучууд чинь бие биенээс урам авдсан байна лээ. Тэгэхээр би явлаач бидний явлаач дараагийн яг залуучууд нь ёс суртахууны хувьд, сэтгэлгээний хувьд, зүрх сэтгэлийн хувьд нэг иймэрхүү стандарттай л босцсон болж ирэх. Энэ юу нийгмийн шаардлага болох хэрэгтэй байхгүй юу? За нэг ийм өнцгөөс ярихгүй бол энэ асуудлыг ойлгохгүй бол хөдөөгийн амьдрал мэдэхгүй бол хүний орлого яаж бүтдгийг мэдэхгүй бол хүүхэд тэнд ингээд шалцардаг те төлөгддөг угаартдгийг би мэдэхгүй бол би энэ нийгэмд хүлээж авахдахгүй юм байна гэдгээ бүх гарч ирж байгаа залуучууд одоо ер нь ойлгох хэрэгтэй. Би аав ээж чинь баян байна уу, ядуу байна уу гэж би шүмжлээгүй шүү дээ. Гэхдээ чи өөрөө тэрийг өөрийгөө бэлтэж боловсруулах хэрэгтэй байхгүй юу? Би монгол хүний дунджаас илүү амьдралтай төлөөлж байгаа хүмүүсийн дунджаас илүү амьдралтай байгаа бол би яаж тэр төлөөлж чадахгүй байгаа хэсгийг ойлгох вэ гэж тэр чинь тусдаа мэрэгжил шүү дээ. Тэгжиж л нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж шүү дээ. Одоо бид нар тийм зүг чиг рүү явах хэрэгтэй. Тэгэхээр би бол нэг бидний үе мөй солигдохоос айхгүй байна уу? Хэдэн жилийн 2 жил бол 2 жилээ хийгээл явна шүү дээ.
Дараа нь ийм залуучууд олон болох хэрэгтэй. Нийгмийн норм болох хэрэгтэй гэж бодож байна. Тэ? За баярлалаа. За тэгэхээр сонсогчдоо Хөгцөнгөр радио хөтөж подкаст өнөөдрийнхөө зочноор Улсын их хурлын даргын зөвлөх Булган Чимгийг зочноор урьж ярилцлаа. За тэгэл хүснээ л асуулаа да би одоо яг энэ хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлэх гэж байгаа юм дээд энэ үйл утаа их байгаа тог тасарч байгаагаас үүдэл Би нэг юм асуулаа. төгсгөлийн нэг юм хэлмээр байна. За тэгээ болно. За би одоо дөнгөж төрөөд эсвэл хүл хүннагаа тэгээ төрөөд ингээд ажилдаа тэнцэхгүй байгаа гэртээ сууж байгаа ээжүүдтэй уран зоригийн мессеж явуулмаар байна, илгээмээр байна. За ингээд би бол одоо сошиал медиагаас харахад ингээл гялцэл ямар ч завсралталгүй бүх юм ингээл нүүб түр гээл үргэлж бэлэн байгаад хоёр хүүхэд нь тэнд нэг өсгөгдөөл дээ. Яагаад ч юм бүх юм ингээ бэлэн дэмжлэг сайтай юм шиг харагддаг байж магадгүй. Гэтэ энэ бол бодит байдал биш шүү, тэ? Бити ээжүүд өөрсдийгөө ингэж одоо харьцуулж, голж ингэж агаарай. Ээж байна гэдэг бол маш хэцүү асуудал шүү. Би бол амьдралынхаа ёроолтой хүртэл яг хоёр ойрхон турсан учраас унж үтсэн. Эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд би нийгэмд буцаад гараад ирэхэд одоо би таны өмнө ингээ өөртөө ихтгэлтэй хүн харагдаж байна уу те би нийгэмд гараад ирэхэд хүнтэй яаж мэдлдэг билээ ингээд эвдүгэж болохоо болцсон байсан шүү дээ буцаад те тэгээ надад байсан цорын ганц тэг хүн чи өөрөө ер нь сэтгэл зүйн их асуудал хямрал маш их явагдсан юм бэл тэгээ эргээд намайг ингээд аварч исэн юм бол тэгээд миний ээж аав ингээд зүтгэж надад эзэмшүүлсэн боловсруулалт байсан. Тэгэхээр би эмгтээчүүдэд хүүхэд бол хөрөнгө оруулалт юм аа. Үнэлэгддэггүй болохоос, мөнгөнд дүнгээр хэмжигддэггүй болохоос энэ бол тэр чигээрээ хөдөлмөр хөрөнгө оруулалт тахгүй юу? Одоо тэр хөрөнгө оруулалтыг дангаараа үрж байгаа. Дахиад дээр нь Монгол ээжүүд чинь дахиад нэмэлт орлого олох тухай боддоо шүү дээ. Хүүхэд нь ялгаа хахад. Хүүхдээ үрчил зүтгээд идэг байхгүй юу хөрх юм. Тэг би тийм тусгай юм ачаалал үүрэх заяанд төрсэн байгаа ээжүүдэд бүр зориуд урам өмөр санагдаж байна. Би ч гэсэн та нартай адилхан бүх наад одоо дарамт бэрхшээл бүтий чи ингээд туулж үзсэн. Гэхдээ эргээд яг нийгэмд ингээд аль болох буцаад хөлөө олох гээд ингээд явж байна. Тэгэхээр та бүгд бас тэр итгэлийг гарцыг битгий таалтаараа бити өөрийгөө харьцуулаарай. Тэр та нарыг буцаж харин дэмжиж нийгэмд оруулж ирэх хөшүүргийг бол бид нар одоо цаашдаа тий залуу эмэгтэйчүүд хамтаараа хийнэ гэж би бүр зориуд хэлмээр байна. За баярлалаа танд. За сонсогчдоо Хөгцөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар өндөрлөж байна. Энэ удаагийн зочин Улсын их хурлын даргын зөвлөх хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Булган Чимэгтэй ярилцлаа.